За сайн байцгаана уу? Та бүхэн үгийн ишлэл подкастын шинэ дугаарыг хүлээн авч байна. Бүх үндэсний өсөлт чуулганаас явуулдаг энэхүү үйлчлэл маань та бүхэнд хүрэж байгаадаа би төхөө маш баяртай байна. Өнөөдөр бид нэлээд чухал бас болгоомжтой ярих ёстой нэг сэдвийн талаар ярилцах болно. Энэ бол сүнслэг эрх мэдэл гэсэн сэдв байна. Энэ сэдвийн хүрээнд өнөө үед олон хүн номлохыг хүсдэг, бусдад заахыг хүсдэг, энэ дээр гарахыг хүсдэг болсон. Гэхдээ Библийн дагуу харвал сүнслэг эрх мэдэл гэдэг зүйл өөрөө хүсээд, өөрөө заагаад, өөрөө зарлаад тийм ээ авчдаг бол явдаг юм зүйл биш юм аа. Сүнслэг эрх мэдэл бол Бурханаас өгөгддөг, Бурхан дууддаг, Бурхан бэлтгэдэг, Бурхан томилдог ийм зүйл байгаа. Тэгээ өөрийн ажилд тийм ээ өөрийнхөө хүмүүсийг Бурхан өөрөө ашигладаг. Өөрийнхөө хүнийг томилдог ийм тэгвэл хүн Бурханаар илгээгдээгүй байж номлол яах вэ? Бусдад өгөгдсөн номлол, илчлэлт үгийг хуулж аваад өөрийн юм шиг заах нь ямар аюултай вэ? Номлолыг үндэ хэн заадаг вэ? Хүн үү эсвэл ариун сүнс үү? Энэ дугаараар сүнслэг эрх мэдэл гэж юу вэ? Тэр эрх мэдлийг буруу ашиглавал ямар аюултай вэ? Мөн Бурханы өмнө зөв үйлчлэх гэдэг нь юу вэ гэдэг талаар бид хамтдаа ярилцах болно. За ингээд бүгдээрээ ярилцлага эхлэе. Тэгэхээр эхний асуултаа сэдвийнхаа дагуу тавья. Мэдээж номлон гэхлээр номлолын тухай ярил тийм ээ. Ариун сүнсээр хөтлүүлж ярих. Тэгэхээр хончин, илч гэдэг үг яалтчгүй бидний толгой шууд орж ирж байгаа тийм. Тэгвэл сүнслэг эрх мэдлийг ямар илч, ямар хончинд олгогддог юм бэ гэдэг асуултаар эхлэе. За одоо нэг сүнслэг эрх мэдэл гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ингээд нөгөө итгэгч нарын тухай ярих гэдэг юм тий. Сүм чуулганд гарч байгаа Бурхны үг, Библийг сүмд ирж байгаа хүмүүст тайлж, илчилж ярих байгаа зүйлийн талаар ярих чинь тий. Тэхийн тулд бүр хамгийн эхнээс нь ингээд эхлэх юм бол тэгвэл сүм чуулганыг хэн барих вэ? Сүм чуулганыг хэн бий болгох вэ? Тэр хүмүүсийг ирэх вэ гэдэг. Тэгэхээр яах аргагүй энэ дээр нөгөө илч гэдэг асуудал гарч иж байгаа тийм. Тэгэхээр нөгөө нэг Есүс өөрөө илч байсан шүү дээ. Энэ дээр нөгөө Еврей 3:1 дээр хэлсэн байгаа даа. Тиймээс Тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нараа биднийг хүлээн зөвшөөрдөг илч ба тэргүүн тахилж болох Есүсийг ажилцгаая гэж байгаа юм. Тэгэхээр Есүс анх ирээд 12 дагалдагчаа дагалдуулаад явсан тийм. Тэр тэдээс нь хүртэл илч болгож тэрийг бүр 1-р Коринт 11 дээр ингэж хэлсэн байхгүй. Бурхны хүслээр Крист Есүсийн илч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состенос гэдэг ингэсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөө дагалдагч нь хүртэл илч болцсон. За тэгвэл илч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуулт тийм. Тэгэхээр хуучин гэрэн дээр ч гэсэн Бурхан өөрийнхөө хүмүүстэй илчээр томилоод тэр нөгөө илчнэраа нэг өөрийнхөө үгийг дамжуулж хин нэгэнтэй хаадаад хин нэгэндээ хэлхийн тулд илчнэраараа ингэж илгээдэг байсан. Тэгвэл илч гэдэг үгийн утга нь гэх юм бол зүгээр л ингээд хүмүүсийн ботхоор харахад хин нэгнийг төлөөлж байгаа хүнийг илчгээд байгаа үстэй. Тэ? Хин нэгнийг төлөөлж байгаа хүнээ илч. Одоо миний өмнөөс чи яваад тэр хүнд ингэж хэлээрэ гэхээр миний илч болж шít. Би тэр хүнээ би өөрийнхөө үгийг тэр илчээрээ дамжуулан тэр газар хүргэж хэлүүлж дээ тий. Тэгэхээр хуучин гэрэн дээр ч гэсэн эзэн өөрийнхөө үгийг хин нэгэн илчнийг хүнийг сонгоод тэр хүнээрээ дамжуулж өөрийнхөө үгийг илч болгож ингэж хүргэдэг байсан тий. Тэгвэл шинэ гэрэн дээр Есүс өөрөө жинхэнэ илч болоод ирсэн. Тэгээд өөрөө энэ дээр илч болоод ирээд тэгээд давхар илчнэрээ бэлдсэн байгаа байхгүй 12 дагалдагчийг илч болгож илгээгээд тэгээд тэрийгэ илчнэр нь яваад тэгээд тэр сүм чуулганыг очиж байгуулсан байгаа байхгүй. Тэгээд сүм чуулган илчнэр явж илгээгдээд тэр газар нутагт очоод сүм чуулгануудаа байгуулад тэндээ ахлагч нарыг томилоод тэгээд сүм чуулган ерөнхийдөө тэр болсон гэдэг. Тэ яг ингээ Библийг унших юм бол яг тэр зүйлүүд байгаа байхгүй. Тэгтэл хамгийн түрүүн сүм чуулган юунаас бий болох вэ гэхээр жинхэнэ нөгөө Бурхны ажлыг, Бурхны үгийг
яг төлөөлж байгаа хүн л тэр газрыг өөрийнхөө сүмүүдийг байгуулах юм. Бурхны томилсон элч нараас л сүм чуулган маань бий болох гэдэг шүү дээ, тий. Тэгээ элч нараар дамжуулаад тэр энэ дээр бүр гайхалтай бас нэг үг бичсэн байгаа даа. За ингэж бурхан чуулганд нэгдүгээрт элч нар гэж байгаа юм. Хоёрдугаарт иш үзүүлэгч, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг үлдэх, тэгээд дараа нь эдгэх бэлгүү, туслах уу, удирдах уу ба олон төрлийн хэл ярих хуйг тавьжээ гэд 1-р Коринт 12:28 дээр хэлсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээрт элч нар гэж байгаа хгүй. Тэгэхээр чуулган өнөөдөр нэгдүгээрт хамгийн түрүүн элч байх ёстой байна. Элч байж аж тэр чуулганыг эхлээд яг бурхны нэрийн өмнөөс тэр чуулганыг эхлээд элч бий болгох юм байна. Тэгээд хоёрдугаарт нь иш үзүүлэгч, гуравдугаарт нь багш нар нөгөө хончид гарч ирэх гээд байгаа хгүй юу. Тэгэхээр нөгөө энэ дээр ингээд бүгд ийм цогц гайхалтай ингээд дистрата нэг эмх цэцтэй зүйлүүд байгаад байгааз. Тийм тэгээд Библийн дагуу бол яг л энэ зүйл дээр энэ суурин дээр бурхны барилга баригдах хэрэгтэй байхгүй тэр сүм чуулган баригдах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр суурийн талаар Лук ном дээр бичсэн байдаг шүү дээ. Лук 6 дугаар бүлэг дээр миний үгийг сонсоод үүний дагуу үлдэх чинь хинтээ адил болохыг та нарт харуулъя. Тим хүн барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурлуулсан хүнтэй адил юм аа. Үер болж гол хайлан байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр саяны оюун ахлагчийн маань хэлсэн энэ хэлснээр болохоор яг энэ зүйл нь болохоор Библиэлд юу гэж яддаг вэхээр тий нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт иш үзүүлэгч, гуравдугаарт багш нар гэж. Тий хончин буюу багш нар. Энэ бүр ингээд яг дистралийн хувьд бурхан яг үг нь энэ ишлэл дээрээ юу гаргасан бэ гэхээр бүр нэгдүгээрт гэд бүр ингэж элч нарыг хэлсэн байхгүй. Тэгэхээр суурийг тавигч нь яг Библийн дагуу яг Библийн үннээр бол Есүс Христ өөрөө элч байгаад тэгээд дагалдагч нараа элч нараа бэлдсэн байгаа даа. За тэгээд элч нар нь хэнийг бэлддэг вэ гэхээр ахлагч нарыг томилдог байгаа яг Библийн дагуу бол. Тэгээд тэр ахлагч нараас нь бурхны өгсөн дуудлагын дагуу бэлэг авьяас удаараа пастор хончин иш үзүүлэгч гэдэг тийм ээ төрөл бүрийн дуудлага авсан бэлэг авьяастай хүмүүс бий болж штэ. Тэгэхээр элчэд тэр эрх мэдлүүд бүгд өгөгддөг тийм үнхээр гайхалтай. Тэгсэн мөртлөө яагаад элч гэж нэгдүгээрт гэж хэлсэн бэ гэдэг нь яг энэ утга нь гарч ирж байгаа байхгүй юу? Элч хүнд бүх бэлэг авьяасууд бүгд өгөгддөг байгаад голон бэлэг авьяасууд өгөгддөг. Тэгэхээр тэр суур нь үнэхээр гайхалтай. Бурхан ийм гайхалтай мэрэгүү ухаанаар сүм чуулганыг байгуулдаг байна шүү дээ. Тэгээ Хеврэ 5:4 дээр бас те хинч өөртөө энэ хүндлэлийг авахгүй. Харин Аароны адил бурхнаар дуудагдсан авна гэвчихсэн байгаа байхгүй. Тэг чи яг энэ саяны бидний ярьсныг энэ ишлэлээр бас яг Библиэлд яг ингэж бичсэн байдгаа гэдгээр бас давхар шалгаж болж байна тийм ээ. Тэгээ бас нөгөө энэ Марк 6-гийн 7 дээр бас хэлсэн байгаа байхгүй. Есүс 12-оо дуудаж тэдэнд бузар сүнслүүдээс дээгүрэх эрх мэдэл өгөөд хоёр-хоёроор нь илгээвэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө элчэд Есүст одоо бүх эрх мэдэл байсан шүү дээ тий. Тэр бүх эрх мэдлээ Есүс өөрийнхөө элч нартаа өгчээсэн байхгүй. Тэгээд элч нар нь тэр эрх мэдлийг аваад яваад тэр бүх эрх мэдлийг аваад яваад тэгээд тэр зүйлүүдийг хийх гайхалтай бурхныг одоо төлөөлж байгаа хүн шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр эрх мэдлгүй бол тэр бурхныг төлөөлж чадахгүй шүү. Тий. Тэр бурханаар томилогдож явж штэ тийм ээ. Жинхэнэ бурхнаас жинхэнэ дагалдагч нартаа юу өгдөг байх нь вэ? Эрх мэдлийг шилжүүлдэг. Тэр нь бол дагалдагч нараас нь өөрсдөөс нь гарсан зүйл биш байгаа даахгүй юу? Тэр нь бурхнаас ирдэг хүч, ариун сүнснээс ажлаа хийж явахад нь өгөгддөг хүч байгаа байхгүй юу? Тэгэхээр за дагалдагчдын яг жинхэнэ дагалдагч нар тэр элч нар юу хийсэн бэ гэхээр ариун сүнсэнд асар их дуулууртай байсан, гайхамшигтай дуулууртай байсан байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар чинь элчийн үүрэг бол сүм чуулганыг тарих явдаг үйлчлэл байгаад байгаа. Суурин сүм байна, явдаг сүм байна. Тэгэхээр элчнэр болвол сүм чуулганыг тархичд юмаа гэж ярьжсэн. Энэ үнэхээр Библийн дагуу судлахад бид нар урд нь энэ зүйлүүдийг уншаад байсан боловч
хуучин сүм чуулгандахта уншаад байсан боловч огт мэддэггүй байсан байхгүй юу. Сатан үнэхээр биднээс энэ зүйлийг нуусан байгаа. Жинхэнэ сүм ямар байх ёстойг нуусан байсан. Одоо бүр яг бурхан яг энэ цагт, яг одоо цагт энэ бүхнийг ингээд жинхэнэ миний сүм ямар байх ёстой вэ гэдгийг илчилж байгаад үнэхээр гэрчилж байгаад үнэхээр талархалтай. Тэгэхээр нөгөө нэг бурхнаас ирсэн тэр эрх мэдэл гэдэг бол бас нэг өөр байна шүү дээ, тий. Яг гэвэл нэг хүнийг төлөөлж очиж байгаа учраас өөрөөсөө тэр зүйлийг гаргаж хэлж өөрийнхөө санааг оруулж болохгүй байхгүй юу? Зөвхөн тэр илч хүн яг уу гэхээр бурхнаас юу хэлж гин, бурхан юуг хий гэж яг тэрийг л ингэж хийх ёстой. Тэгтэл нөгөө нэг тэр эрх мэдлийн дагуу бурхны өгсөн тэр эрх мэдлийн дагуу л хийх ёстой. Гэтэл тэ жинхэнэ яг тэр эрх мэдлийг авахгүйгээр хүний өөрийн гэсэн тэр эрх мэдлээр хийгээд ирэх юм бол өөр зүйл ороод ирэх юм бол тэр бол бас худлаа болоод явна тий. Тийм сүнслэг эрх мэдэл гэдэг бол өөрөө энэ хүчийг дагуулж явдаг тий. Энэ мэдээж энэ хүч бол мэдээж ариун сүнсний бурхны хүч. Энэ эрх мэдлийг өгцсөн тий байдаг. Тэгэхээр энэ бол одоо хүнийхээр бол энэ албан тушаал бол биш тий. Албан тушаал бол биш. Энэ бол маш нарийн зохион байгуулалттай одоо эмх зэгцтэй тийм ээ ийм тосолгоо тийм үү. Нэг ёсондоо бурханаас өгөгдсөн хариуцлага байгаа байхгүй тий. Тий. Тэгэхээр нөгөө нэг яг энэ дээр пастор маань бас хэлжсэн шүү дээ. Бурханаас ирсэн тэр эрх мэдлийг тий хүн тэр эрх мэдлийг авч ашиглахдаа бурханаас имэх имэлттэй байдаг. Тэргээрээ ялгаатай. Гэтэл бурханаас ирээгүй тэр эрх мэдэл бол хүн дээр төвлөрж байгаа учраас илүү нөгөө өөрийн гэсэн би гэсэн амбиц өөр зүйл ороод ирж штэ тий. Өөрийн зүйл ороод ирж хүний зүйл. Гэтэл яг бурханаас ирсэн зүйл тэр бурханы зүйлийг дамжуулах байгаа учраас бурхан энэ зөв, бурхан энийг хийх үү гэд бүх зүйл ингээ бурханаас хамааралтай, бурханаас имээлтэй байдаг гэж хэлсэн. Тэгэхээр тэр бол үнэхээр яг үнэнс гайхалтай. Нэг бол одоогийн хэлгээр бол нэг хариуцлага ойлгож байна гэсэн үг шүү дээ. Бурханаас имэн гэдэг чинь. Бурханыг нэг тавиад бурханаар яг удирдуулж ариун сүнсээр удирдуулж тийм ээ. Бүхий л амьдралын талбар нэг бүр дээр тийм үү. Ариун сүнсээр удирдуулнаа гэдэг ойлголт гарч ирж байна тийм. Тэгвэл хүн одоо бурханаар тийм ээ дуудагдаагүй батлаа тэр сүнслэг эрх мэдлийг хүчээр авах гэж оролдохын тэгвэл яг ямар хор хуршигтай юм бэ? За энэ дээр болохоор ингээд яг ингэж байгаа байхгүй юу? Хүн тэр сүнслэг эрх мэдэл өөрт нь байхгүй учраас тэр бурхнаар дуудагч томилогдоогүй тэр өөр хүний аргаар ингээд хончин болчихсон тийм ээ. Одооний ерөөсөө нийтлэг сүмд бол тийм байгаа шүү дээ. Ерөөсөө илч байдаггүй, иш үзүүлэгч байдаггүй. Иш үзүүлэгч байлаа гэхэд тэр нь бол бурхны яг жинхэнэ иш үзүүлэгч биш байдаг. Тэгээд энэ зүйл дээр чи ингээд яг бурхны эрх мэдэл ажиллахгүй болж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хүний аргаар би болсон сүмч болгон болоод өрчиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө миний дагалдагч нар ийм байх болно гэд гайхамшиг тэмдгүүд нөгөө эдгэх гэд олон тэр гайхалтай хүч ажиллах ёстой, ариун сүнсний хүч ажиллах ёстой. Тэр бурхны хангамж үйлчлэл эрх мэдэл хүч нь огт ажиллахгүй болчих жоохгүй. Тэгэхээр сүнслэг эрх мэдлийг яг хүн өөрийнхөө бол ингээд хүсээд те энэ сүнслэг эрх мэдлийг авчих юмсан, ийм сүнслэг эрх мэдэлтэй болчих юмсан гэсэн энэ хүний өөрийн хүсэл байгаад байна те. Хэрвээ ингээд яг бурхнаас энэ хүсэл нь өгөгдөөгүй байх юм бол те бурхнаас биш байх юм бол энэ юу болгоно нөгөө бардамнал, атаархал те нөгөө өөрийгөө өргөмжлөх гэсэн хүсэл эдгээр зүйлс болоо хувирчингууд нөгөө зүрхний хандлага маань өөрөө буруу болчихж байна гэдгийг сая магч нь хэллээ те. Ийм зүрхээр хэрвээ тэр номыг энэ дээрээс хүмүүст дамжуулах үед бол тэнд ямар ч бурхны хүч ажиллахгүй юм а гэдгийг те. Бохор сүнсч бай, тэ ариун сүнсч бай. Аль нь энэ сав болсон хүнээр дамжиж гарах гэдэг ааш, тэ хүний амаар дамжиж гарах гэдэг. Тэгэхээр тэр сав болоод зогсож байгаа хүн маань тэ ямар сүнсээр дүүрсэн байна. Хичнээн сайхан жинхэнэ бурхны үгийг тэ аваад одоо сая хэллээ шүү дээ, тэ бурхны жинхэнэ яг ингээд ариун сүнсээр ингээд хэлэгдсэн бичигдсэн тэр үгийг аваад хэлэхэд ч гэсэн бурхны үгийг ч гэсэн ингээд буруугаар тайлбарлаад буруугаар
тэрийг ярьсан ч гэсэн тэр нөгөө сүнс цаанаас ямар сүнсээр гарж ийн гэдгээрээ шалтгаалаад тэр маань хүнд хүрэхдээ яг зүрхэнд нь хүрэх үү, ямар байдлаар хүрэх үү гэдэг нэг ялгаа байгаад байгаа байхгүй тэн дээр те маш том асуудал байгаад байгаа те. Тэгтэл сая хэлж штэ энэ дээр нөгөө 1-р шаштрал 29:12 дээр хэлсэн байгаа байхгүй. Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь танаас ирдэг ба та бүхнийг захирдаг. Таны моторт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчрэгжүүлэх нь таны моторт атгаастай байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр эрх мэдэл, тэр хүч чадал яг л нөгөө өөрийнхөө сав болсон тэр хүнээр урсчээж бүрэн төгөлдөр болох гэдэг байгаа байхгүй. Тий. Бүрэн хэрэгжиж. Тэгээд хамгийн гол нь мэдээж сүм чуулган өөрөө яг бурхны бий болгосон сүм чуулган бийжиж энэ зүйл хэрэгжинэ гэдэг ааш эрх мэдэл нь хэрэгжинэ. Үнэхээр сүм чуулган дотор одоо манай христчингүүд маш олон сүм чуулган байна шүү дээ. Тэгвэл тэр дотор мэдээж сайн хүмүүс байгаа. Үнэхээр бурхныг дагая гэсэн хүсэлтэй зөв шударга бай, үнэн бай гэсэн хүмүүс байгаа. Гэсэн ч яагаад тэр хүмүүстээр энэ хүч ажиллахгүй байна вэ? Яагаад ажиллахгүй байна вэ гэдэг нь ерөөсөө энэ сүмийн суураас бурхан байгуулсан уу, хүн бий болгосон уу гэдэг энэ суураас шалтгаалаад бурхны хүч өөрөө чуулган дээр л ажиллана шүү дээ. Өөрөө байгуулсан, өөрөө бий болгосон тэр ариун чуулган дээр л ажиллана шүү дээ. Тэр саармаг хүний бий болгосон тэр холимог номлол ярьдаг эрх мэдлгүй тэр чуулган дээр бурхан эрх мэдлээ урсгахгүй ариун сүнс тэн дээр ажиллах боломж байхгүй. Олмогч та надаа Үйлс номын 19 дугаар бүлгийн 13-аас 16-г уншаад өгөөч. Үйлс номын 19 тэгээд 13-аас 16. Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин юдэчүүдийн зарим нь муу ярийн сүнстэй хүмүүст Паулыг тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж эзэн Есүсийн нэрийг ашиглахыг завджээ. Тэнх юдэ ахлагч тахилч Сүкюгийн 7 хүү үүнийг үлдэж байв. Муу ярийн сүнс тэдэнд би Есүсийг тань Паулыг ч мэднэ. Харин та нар хин юм бэ гэв. Тэгээд муу ярийн сүнстэй мөнөөх хүн тэдэн рүү ухсхийж дайрч мөнөөх хэдийг хүч төрөмгийлэн дийлв. Нөгөө хэд ч гэмтэж шарахтан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зүтжээ. Амен. Тэгэхээр сая энэ дээрээс ингээ харахаар нөгөө эрх мэдлийг одоо нөгөө өөрсөндөө авцсан сүнслэг эрх мэдлийг авахын тулд бас ингээд хүмүүс юу яадаг байгааз Христийн нэрийг ингэж барьдаг те, Есүсийн нэрийг барьдаг. Есүсийн нэрээр гэл те, Есүсийг яриад. Гэтэл энэ нь нөгөө яг бурхнаас өгөгдөөгүй болвол сая яг тэр чөтгөр тэр хүмүүсийг яг хөөгөөд явуулж байгаа шиг тэднэрт эрх мэдэл байхгүй гэдгийг сүнс бол масар сайн мэдж байгаа байхгүй тий. Яг тэр сүнслэг зүйл энэ сүнслэг эрх мэдэл учраас тэр хүнд сүнслэг эрх мэдэл нь өгөгдөөгүй байна гэдгийг тэр сүнс бол муу ёрын сүнс тэр сүнс мэдж байгаа байхгүй тий. Тэгээд тэр хүмүүсийг бүр өөрсдийг нь хөөгөө явуулж штэ. Номлолыг ашиглах гэсэн оролцогч мөн л яг саяны зүйлтэй яг агаар нь адилхан байхгүй юу? Агаар адилхан. Яг л ижлэхэн зүйл. Яагаад тэр бурхны нэрийг түрүүн хулгайлаа те өөрөө бурханд харьяалагдахгүй Есүс Христ итгээгүй дагалдагч нь болоогүй бурхнаар дуудагдаагүй бурхны тослогоо баптизм хүртээгүй бурхны хүч орж ирээгүй мөртлөө Есүсийн нэрэнд хүч байдаг гэдгийг мэдээд байна тийм ээ. Гэхдээ тэр нэрийг ашиглах юмш боломжгүй байхгүй юу? Ингээд бидэнд ирж байгаа тэр эндрээс урсаж байгаа тэр гайхалтай номлол бол үнэхээр хүчтэй. Тэр үнэхээр номлол явагдахад чөтгөрүүд бэмбэгнэн чичрээд үнэхээр гайхалтай зүйлсүүд үнэхээр бурхын хүч эрх мэдлээрээ зайлуулдаг, чөлөөлдөг, тэгээ идгээдэг, гав гинжийг тасддаг, цайзуудыг нураадаг. Тэгээ одоо яг энэгүй яг бурхнаар тэр илчээр томилогдоогүй сүм чуулганд одоо өөр аргаар ингээд сүм чуулган байгуулад өөр буруу одоо тэр хулгай юу гэдгийг тийм ээ одоо тийм үгээр орж ирсэн энэ бос сүм чуулганаар таригдаад тэнд одоо нэгсэндээ хонд тийм ээ хондууд юуг ойлгож юуг авдгүй гэхээр тэр хүн яг бурхны сүнсээр тэр номлолыг яг яваагүй учраас тийм өөрийнхөө одоо
оюун бодол юунд түшгэлж юм уу таацуулж те тэрийг тайлбарлаж ярьж байгаа ч юм уу одоо тэр цаад яг тэр чадвар уг яг нэг бурхны сүнсээр биш болохоор тэр ямар сүнсээр ярьж байна тэр сүнсээр хийж байгаа тэр таацуулж ярьж байгаа тэр бурхны тэр үг нөгөө сонсож байгаа тэр итгэгчдэд яаж хүрдэг вэ гэхээр яг л нөгөө яг үнэн зөв яг бурхны цэвэр үгээр ойлголтыг авч тэр бурхныг таньж мэдэж тэр имэйлд яг юу тэр цэвэр сүд тэр гоё тэр одоо тэр гоё цэвэр бал те тэр бурман шигний сүг авч чаддгүй. Яг тэгэхээр тэр жоохон бардамнал тийм яг юмыг ойлгоод авчлаад игчлээ гэсэн тийм мэдлэг чадраар авчдаг. А тэрүүнд их хэрхэд одоо яг нэг бурхны өмнө имэх яг цэвэр зүрх сэтгэлээр очиж чаддаггүй. А ерөнхий яг ойлголт авлаа гэд гимшлээж гисэн тэр зүгээр нэг өнгөцгөөн зүгээр бурхны өмнө тих ёстой юм шиг л тийм дүр өсгөж таацуулж тэгж л явдаг. Яагаад энэ ингэж юм гэхээр тэр итгэгчдэд тэр зааж байгаа тэр сүнс тэр хончин гэж ярьж байгаа пастор те гэж яриад байгаа. Энэ улсуудын яг хүн тарьж байгаа үр нь юм. Ерөөсөө. Энэ үрийг яаж суулгаж яана гэхээр тэр бохир сүнс яг л энэ итгэгчдэд ерөөсөө тэр үгж байгаа тэр сүнс тэр бохир үр яаж цацагдаж яаж хүн сууддаг. Яг тэргээр дараагийнхаа үүшэд алхмууд ингэ явцдаг. Тэгээд тэр тэргүүнд харигдж байгаа итгэгч нар бол яг ингэ цэвэр яг зүрхээр яг бурхны юм дээр очиж чаддгүй. Энд дээр төөрөлтчдөг. Тэгээд айдас өгдөг. Тэрүүнд одоо нэгсэндээ хончин өөртөө хараат болгочихж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд тэр хараат байдлаасаа гарч чаддгүй. Яг эзний хайх тийм одоо юу нэг хязгаарлагдчихдаг. Яагаад гэх нөгөө таригцсан үрн айцыг өгчдөг цаашаага ахаад нөгөө эзнийг те яг ингээд яг тэр сургаал тэр зааж байгаа үгнийг мэдсэн хэрнээ цаашаа ерэн хайж чаддгүй л байхгүй. Яг нэг суурин дээр ингээд хязгаарлаачдаг. За тэгээд хайж байгаа дүртээ яг нэг ижилчлэн ингээд одоо сүм чуулган хараад явуулчихдаг. Тийм бүгд адилхан. Яг нөгөө зааж байгаа тэр багш нь адилхан болохоор бүгд яг тэр үн дээр нөгөө теолог одоо нөгөө пастрын сургууль нөгөө юу гэж номлого явуулдаг шүү дээ. Яг тэргээрээ сургаа авчдаг. Яг нэг юугаар болохоор бүгд яг нэг хэвийн нэг тийм захиргаанд орчдөг. Тэг яг бурхныг ирэн хайж чаддгүй. Ийм л амар осолтой ийм юу байгаад байгаа байхгүй юу? Тий. Хончин төвтэй гэдэг чи одоо ерөөсө Библийн дагуу биш байхгүй юу? Библийн дагуу бол элч төвтэй гэд бид нэр түрүү ярьсан тийм ээ. Тэгэнгүүт одоо яг ингээд өнөө цаг үед энэ ёрын цаг үед яг юу болоод байгаа вэ гэхээр зэрэг ерөөсөө сургууль сургадаг. Мэргэжил олгож байгаа юм шиг сургадаг. Теологийн сургууль сургадаг, Библийн сургууль сургадаг. Тэгээл үйлдвэрлэдэг, мэргэжилтэнгүүдийг үйлдвэрлэдэг. Тэн дээр ариун сүнс ажиллаж гин үү? Өөр сүнс ажиллаж гин үү? Тэргээж ойлгохоо болцгоочлаа. За сургуулаа төгсөөд ирлээ. Тэгэл биш тийш томилол пастор ахлагч болгоод томилоо явчихдаг. Гэтэл яг энэ суур бурхны үнэн сүмийн суур бол хизээч хончин дээр төвлөрөөгүй л байгаа байхгүй юу. Тэгээд энэ яг буруу зүйл дээр төвлөрсөн юм чинь ямар аюултай байдгийм бэ? Ямар олон мянган хүмүүсийг тамруулж ирж байна тийм ээ? Хүмүүсийг хуурч мэхэлж байна. Тэдний тухай бүр энэ Петр 2-р Петр 2-ын 3 дээр ингэж бичигдсэн байна. Тэд шуналдаа хуурамч үгээр шуналдаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хуурамч сүм гэхээр чинь юун дээр суурилдаг байх нь вэ? Шунал дээр зүрх сэтгэлийн шунал дээр суурлаад явчихж байгаа байхгүй юу? Одоо ингээ яг ажиглаж байхад энэ бол маш үнэн Библийн үнэхээр үнэн. Тэд шуналдаа хуурамч үгсээр тэднийг завшин, та нарыг завшин гэж. Тэдний шийтгэл нь өн эртнээс зүгээр суугаагүй, сүрэл нь үүрглээчгүй байна. Тэд эрх чөлөөг амладаг атлаа өөрсөндөө ялзарлын боол үлээ. Учир нь хүн юунд дийлдэн түүндээ боолчлогддог. Ихэнд хэлсэн шүү дээ. Хуурамч сүм юун дээр ингэж юунд боолчлогдд юм бэ? Тэд шуналдаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр шунал яагаад тэр хүмүүсийг ингэж боолчлоод, яагаад тэр хүмүүсийг ингэж хориод, яагаад тэр хүмүүсийг ингэж айдсаар хүлээд ингэж өөрөөр хэрэгшил байлгаж байгаа. Зүгээр шунал. Библиэр бүр яг ингэж тодорхой бичсэн байна. Тэгээ цааш нь хэрэвдээ торвогийн босромгоос эзэн ба аврагч Иесус Христийн мэдлэгээр
зугтсны дараа тэдгээрээр дахин урагтуулан дийлдвэл тэдний сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно. Учир нь зөвхт байдлын замыг мэдээд өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мдээгүй байсан тэдэнд дээр байх байсан гэж байгаа байхгүй юу? Ер нь хүн Бурхныг анх хайгаал ирдэг л дээ. Тэр нь одоо хоромч сүм байна уу, жинхэнэ сүм байна уу? Ямар ч лсэн анх ирэхдээ зөв зүрх сэтгэлээр хүн хайгаад ирдэг. Яг нь зорилго нь ямар байгаа нь тэрнээс шалтгаалаад хүн бүр өөр л тоо. Гэтэл яг тэр хайгаад ирснээсээ хойш энэ худал хуурмаг номлол, худал хуурмаг диалог Бурханаас ирээгүй тэр номлолыг сонссоор байгаад тэр хүний бохир зүрх сэтгэл анх ирэхдээ л бохир байдаг штэ. Улам бохирддаг байхгүй. Улам бохирдсны улмаас ийм ичүүр сонжуургүй. Тэгээд тэрийг өөрөө сайн хончин гэж өөрсдөө ойлгуулсны улмаас тэгээд тэр хончин нь Есүс Христ биш. Хончин нь өөрөө тэр эзэн болж хувирсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг Библиэлд бас хэлсэн байдаг шүү дээ. Үүнийг чинь хуурамч, түрээслэгч, хонин сүргийн түрээслэгч хончин. Тэд үнэхээр чон ирэх юм бол зүгтах, хондоо аяа зүгтдаг. Харин би амиа өгнө л гэж хэлсэн. Тэгвэл яг жинхэнэ амиа өгдөг, жинхэнэ Есүс Христийн жинхэнэ тэр үнэхээр үнэн сүм чуулган бол яг л тэр эзний үнэхээр амиа өгсөн хайран дээр, эзний гаргасан золиосон дээр, эзний үнэхээр зөв шударга үнэн дээр, зөвхт байдал дээр нь түүний цусны ариусгал дээр, цэвэрлэгэн дээр суурилсан учраас жинхэнэ дагалдагч нар, жинхэнэ эрх мэдлийг авах туслахаатай хүмүүсийг Бурхан өөрөө бий болгож штэ, ариун сүнс өөрөө бий болгож чинь. Тэгмэгцээ элч нараар дамжуулаад ахлагч нарыг томилж гин, ахлагч нараараа дамжуулаад жинхэнэ дагалдагч нарыг бий болгоод за тэгээд тэндээсээ ахлагч нар нь бас элч нарыгаа томилж гин. Ингээд жинхэнэ одоо жинхэнэ Бурхны сүм чуулган гэдэг чинь яг Библийн дагуу бол ийм гайхамшигтай тийм төрөлтийг бий болгодог юм шүү дээ. Олшралтыг бий болгодог байна шүү дээ. Гэвтэл Бурхны имийг хулгайлаад Бурхны үгийг ингээд үүрийн наймаа болгоод ингэж явах нь хэнд ашигтай юм бэ? Зөвхөн л тэр сүм чуулганы хуурамч тэр хончин, тэр хуурамч удирдагч, тэр хоньны арьс нөмөрсөн хон шиг харагддаг тэр үнэхээр хуурамч даруй байдалтай, хуурамч номлолтой, ямар ч хүч ажилтгүй тэр зүйл дээр л хуурамч зүйлсүүд дээр л хуурамч дагалдагчдыг бий болгодог. Тэгээд тэднэр нь ямар ч дагалдагчийн шин чанар байдгүй. Тэднээс хайр гарахгүй штэ. Тэднээс үнэхээр үнэн гарахгүй, хүч гарахгүй. Тэгээд Бурхны жинхэнэ чуулганы эсэргүүцдэг. Тэдгээрээс юу гардаг вэ гэдгийг Библиэлд Тимот 1-р Петр 6:5-аас Паул хэлсэн байгаа байхгүй юу? Хин нэг нь өөр сургаал зааж бидний эзэн Есүс Христийн эрүүл үс ба итгэл сүсгийн сургаалд эс байвас тэрээр бардам юу ч ойлгодгүй харин сөргөлдөөн үгсийн талаарх маргаанаар өвчлсөн аж. Эдгээрээс атаархал хэрүүл гүтгэлэг ёрын сэжиглэл язарсан санаа үннээс хагцсан итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаанал гардаг. Тэгээд эднэрийн зүрх сэтгэл ямар хорон бохир болж байгааг харж байна уу? Тэгээд яг жинхэнэ сүм чуулганыг харахтаа, Бурхны сүм чуулганыг харахтаа тэд юу гэдэг вэ? Гүтгдэг, худал хэлдэг. Тэгээд өөрснөө номлыг нь хулгайлах, ашиг олох хэрэгсэл болох гэдэг. 2-р Коринт 2:17 дээр ч гэсэн энэ тухай бичсэн байна. Учир нь бид Бурхны үгийг олон шиг үүргийн наймаа болгогч бус. Харин Бурхны өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг. Үүргийн гэж ярьдаг гэж ингэж хэлж штэ. Жинхэнэ Бурхны сүм юу яадаг вэ гэхээр Бурхны үгийг бүр чин сэтгэлээсээ ингэж Бурханаас ярьдаг болол олонх сүм чуулганы талаар гэж бичсэн байна штэ. Олонх шиг үүргийн наймаа болгогч бус гэж байна. Энэ дээр ингээд үүргийн наймаа гэдэг үг нь юу хэлж ийн гэхээр Бурхны үгийг ашиглаад ашиг олох. Бурхны үгийг
дамлан наймаалах гэсэн утгыг илэрхийлж байгаа сте. Тэгэхээр энэ үүргийн наймаа хийж байгаа хүмүүс юутай золгүй вэ те? Яаж тэд бурхнаас сулгаалж чадчихэв вэ? Тэд бурхны үнэхээр жинхэнэ үнэхээр гайхамшигтай үнэн номлыг хэрхэн яаж үнэхээр хүчгүй өөрсдийнхөө амаар ингэж бохир болгож гаргахыг хүсэж байна гэсэн ч үнэхээр энэ зүйл бүтэлтэй болохгүй гэдэгт бид итгэлтэй байна. Яг тэгэхээр бурхан өөрийнхөө үгийг хамгаалах болно. Тэгэхээр ийм зүйлийг хийж байгаа чуулганууд, номлогч нар, ахлагч удирдагч нар тэр чуулганд ирээд номлол хулгаалan авдаг хүмүүс гимшиг болтугай. Үнэхээр гимшиг болтугай. Бурхны Библийн үг нэг үгийг уншихад хүн болгонд тэр үг яг нөхцөл байдалтай нь орж хид хідэн янзаар хичнээн ч янзаар тэр хүн хүнд нь ингэж Бурхны үг хүрдэг гэдгийг бид сайн мэдж байгаа тийм. Тэгэхээр тэр үг болгон үг юунаас гарахын төгөл өнөөдөр сүм чуулганд ирж байгаа хүмүүст яг энэ үг хэрэгтэй. Одоо энэ сүм чуулган гэдгийг чинь сая түрүү хэлсэн шүү дээ, тийм. Элч нараар дамжуулаад сүм чуулган бий болчихлоо. Сүм чуулган дотор элч нар нь ахлагчлаа томилоод ахлагч нь яг бурхнаар томилогдоод нөгөө илж болж ингээд Есүсийн нэрээр илж болж байгаа учраас яг ариун сүнсний удирдамжаар тэр гайхалтай үгүүд урсаж гарна. Тэгвэл ахлагч гэдэг чинь юу вэ? Зүгээр тэр сүм чуулганыг удирдах, тэнд ирж байгаа хүмүүсийг удирдах гайхалтай хончин шүү дээ. Яг бурхнаар томилогдсон хончин гэсэн үг. Тэр хончин чинь жинхэнэ тэр хонин сүрэгт маань ямар хоол тижэл хэрэгтэй байна гэдгээ мэдэж тэр үгээ гаргаж байгаа байхгүй. Яг ариун сүсэр. Өнөөдөр миний хонин сүрэг өнөхөдөр цангаж байгаа бол ус хэрэгтэй бол ус шиг үгээ гаргана. Өнөөдөр хужир хэрэгтэй бол хужир шиг үгээ хэлнэ. Өнөөдөр урамшуул хэрэгтэй бол урамшууллын үгээ хэлнэ. Зэмлэл хэрэгтэй бол зэмлэлийн үгээ хэлнэ. Гайхалтайгаар тэр яг хонин сүрэгтэй тэр ахлагч маань хонин сүрэгтэй хэрэгтэй үгүүдээ ингэж гаргаж байгаа байхгүй. Тэгтэл тэр сүмд хэрэгтэй үг одоо тэр байж та одоо тэр ахлагч чинь яг тухайн тэр сүмийнхаа л ахлагч байгаа байхгүй. Өөр газар очингууд тэр газрын ахлагч биш байхгүй юу? Яг томилогдсон тэр илчээр томилогдсон тэр сүмийнхаа л ахлагч. Тэгвэл тэр сүмийн ахлагч нь тэр сүмдээ хэрэгтэй миний хонин сүргүүдэд ямар юм хэрэгтэй байна гэдэг тэр үгээ гаргаж байгаа шүү дээ. Усаж гаргаж тэр гайхалтай ариун сүнсээр ийж тэр үг урсаж гарч байгаа. Гэтэл тэр үг өөр нэг газар яг тухайн хүнд хэрэгтэй үг тэр газар очиод үнэхээр хэрэгтэй юу? Тэр үг өөр байдлаар ч гэсэн ижлэн ч гэсэн өөр байдлаар тухайн сүм чуулганд өөр байдлаар ч хүрч болох байхгүй юу? Амьд үг, бурхны үг бол хэдэн янзаар яаж ч хүний зүрхэнд хүрч болно. Тэгтэл яаж юм гэхээр одоо яг тэр газар тэр чуулганд хэрэгтэй тэр үг нөө мэдлэг болоод сүмд ижлэхэн нөгөө өгүүд нь ингээд дамжигдаад яваад өгсөн. Энийг нөгөө нэг үүргийн 8 ч ингээд те яг нөгөө нэг те үүргийн бурхны үгийг үүргийн 8 ч шиг ингээд туталтаад явж байгаа гэдэг ойлголтууд гарч ирсэн. Тэгэхээр яг үгээ баталж жинхэнэ тэр сүм чуулганд яг өнөөдөр яг энэ хужир шиг үнэхээр зэмлэлийн үг хэрэгтэй бол яг тэр зэмлэлийн үгээ ингээд тэр эндрээс ахлагч те пастор маань урсгах үед тэр газар нөгөө үгээ баталж ариун сүнс гайхалтайгаар өөрчлөлтөө гэж тэр газар хүмүүсээ өөрчилж байгаа. Гэтэл өөр сүмд тэр үг хэрэггүй те эсвэл одоо зэмлэлийн үг ч юм уу эсвэл урамшилын өөр төрлийн үг хэрэгтэй л нөгөө нэг сүмд нүгсэн тэр үгийг гайхалтай үг нь бурхнаас гэсэн гайхалтай үг байгаа шүү. Тэгтэл тэр үгийг тэндээ аваачаад яг өөрийн амьсрыг очиод хэрэглээд ингээд дамжаад номлол ингээд сүмдлөө ингээд дамжаад тэр сүмд очих юм бол тэр газар тэр үг ажиллахгүй л байхгүй. Яагаад гэвэл үг амьтаа шүү. Үг амьтаа. Гэхдээ тэр үгийг хэн амьтаа болгож байгаа юм? Нөгөө ариун сүнсийг тэр үгийг дамжуулж байгаа тэр сав болсон хүн тэр пастор ахлагч тэр хүмүүсийн амар гарч байгаа тэр үг чинь хамтдаа нийлжээж жинхэнэ бурхны хүслийн дагуу тэр газар бүх зүйлийг хийж ажиллана л гэдгийг. Тэр бурхан аль сүм чуулган дээр ямар үгээ өгөх вэ? Аль сүм чуулган дээр юу болж байгааг хамгийн сайн мэдж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр яг санийхыг ингээ базаад ойлгох юм бол бидний одоо аль нэг сүм чуулган дээр авж байгаа яг бурхнаас ирсэн тэр үг нь бол тухайн сүм чуулгандаа зориулагдсан үг юм аа. Мэдээж Библийн нэг ижил ишлийг мэдээж уншиж байгаа. Нэг ижил Библи уншиж байгаа ч гэсэн нөгөө тухайн үедээ нөгөө бурхан үгээ өгтөө энэ сүм чуулганд ингэж өгнө. Энэгээр нь ойлгуулнаа. Ингэж илчиллэлтэй ингэж өгнө гэд бурхан өөрөө тэрийг өгөө өгж тэр номлолууд нь
тэр эрх мэдлийнхаа дагуу тэр хончонгоороо дамжуулж эзэн өгөөж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг цөм чуулган болгон дээр нэг номлыг копи паст хийгээ явах нь зөв биш юмаа гэдгийг сая айгүй гоё ойлгомжтой гоё тайлбарлаж өглөө те. Тэгэхээр бурхнаар зөвшөөрөгдөөгүй, бэлтгэгдээгүй тийм хүмүүс одоо нэгсэндээ сүнслэг эрх мэдлээ аваагүй хүмүүс номлоно гэдэг өөрөө ямар аюултай юм бэ те. Асар олон хүмүүсийн асар олон сүнсийг аврах байсан бол харин там руу эргээгээд чирж ийн гэдэг бол бүр төсөөлөхөд ч бэрхтэй тийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол нөгөө юм өөрийнхөө аргаар те хүний аргаар хийдэг зүйл огт биш байгаа байхгүй. Номлол гэдэг бол энэ бол нөгөө бурхнаас өгдөг, бурхны эрх мэдлээр өгдөг. Бурхан өөрөө чиглэж ариун сүнс өөрөө удирдах тэнд ажиллаа хийдэг, тэр үгээ дамжуулдаг юм гайхалтай сүнслэг хүч тэнд ингэ явж идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр сүм чуулгандаа бурхан те яг цагаа олсон хүмүүсийнхаа ахлагч гэдэг чинь одоо нөгөө бүр ингээд гайхалтай бүр ойлгомжтой тайлбарлах юм бол илч сүмийг байгууллаа тийм үү? Илч сүмээ байгуулад тэр дотроо ахлагчраа томиллоо. Тэр ахлагч гэдэг чинь тэр сүмийнхаа хондийг мэдэх ахлагч байхгүй юу? Сүмийнхаа хондийг мэдэх ахлагч. Тэгвэл тэр хондын маань зүрх сэтгэл сүнс нь ямар байгаа вэ? Эднээс дээр нь ямар асуудал байгаа билээ гэдэг ахлагч бүгдийг мэдчихэж байгаа учраас яг тэр хонддоо хэрэгтэй үгийг гайхалтай ариун сүнс тэр ариун сүнс Есүсээр томилогдсон ахлагч учраас тэр үгийг яг л ингээд амьд харилцаан дотор юу байна? Яг хэрэгтэй үгийг яг тэр бүтээсээ өдөр хэлдэг. Тэгээд ч манай сүмийнх тэгж үгүйс яг асууж исэн асуултыг ингээд номлолоос олоод авчлаа гэж бүгдээрээ номлолын дараа ингээд бөөн баяр хөөртэй байдаг үстэй. Яагаад гэвэл бидэнд ямар хоол хэрэгтэйг пастор маань мэдчихэж шít. Мэдж байгаа учраас тэр хоолыг бэлдээд өгөнгүүт бид нар чинь пөөх тийм байж штэ гэж бүгдээрээ тий. Тэгээд хоолоо бэлдээд ирэнгүүт бидний дотор байсан тэр асуудал, тэр бохир зүйлүүдийг чинь илчлэгдээд ирэнгүүт тэр газар гайхалтай ариун сүнс ажиллаад нөгөө эдгэрэл чөлөөл бүх зүйлүүд ингээд бүр ингээд цогцоороо хийж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ цаг үеэ болсон яг амьд үг бүрэн хэмжээгээр ариун сүнсний гайхалтай эзний сүм чуулган ажиллах ёстой бүхий л зүйлүүд тэр газар ажиллаж байгаа байхгүй. Тэгэл гайхалтай залбирал мөргөлрөөр явангууд чинь эзэн тийм ингээл урамшуулах зүйлээ урамшуулаад сануулгах зүйлээ сануулаад тэр газар чинь иш үзүүлэг ажиллаад бүх зүйл ингэж эзний ажил сүм чуулган гэдэг чинь бурхны ажил гэдэг чинь ингэж цогцоороо ажиллах ажил байгаа байхгүй. Тэгтэл зөвхөн нэг энэ ахлагчийн байр суурь ганцхан ахлагч байх хэрэгтэй үгүй тий. Эсвэл ганцхан тэр иш үзүүлгээр л явна гэдэг үгүй. Бүх зүйл яагаад бурхан нэгдүгээр тийш тий илч, хоёрдугаар иш үзүүлэгч, гуравдугаар багш гэдэг ингээд бүх зүйлийг тэр олон бэлгүүдээ яагаад энэ сүм чуулганд ийм зүйлүүд байх ёстой гэдэг цогц зүйлээ хэлцээ. Ганц мод гал болтгүй гэл Монголын зүрүүд үүнтэй ижилхэн ганцхан тэр хончноор тэр сүм чуулган бүрэн төгс болохгүй л гэдгийг хэлээд байна тий. Тэгэхээр бурхны тэр томилогдсон бурхны тэр гайхалтай тэр зөвлүүд нь бөөнөрөө байж аж тэр газар эзний ариун сүнс, эзний оршихуй, эзний бүх ажлаа цогцоороо хийнэ л гэдгийг хэлээд. Амен. Тийм тэгээд яг цэвэр одоо хичнээн ариун сүнстэй хүн байсан ч гэсэн бурхан за бүгдээрээ номлол гэж хэлдэггүй шүү дээ. За чи ариун сүнс авсан номлол гэж хэлдэггүй шүү дээ. Яагаад ямар хүмүүст ингэж бурхан энэ гайхамшигтай харизм одоо өгөөд байна вэ гэхээр зэрэг хичнээн ариун сүнс авсан ч гэсэн зүрхэнд бохор хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Хүн гэдэг чинь угаасаа бохор зүрхтэй гэд бурхан угаасаа хэлчихсэн байгаа шүү дээ. Тэгээ хүн бохор зүрхийг чинь цэвэрлэгдээд хин хурдан цэвэрлэж хин бурхантай ойрхон байна. Хин бурхан дуулахтай хин бурханаас имэж чадчихээн. Тэр хүнийг бурхан мэдчихээн шүү дээ. Тэр хүнтэй ойр дотн байна. Ягаад тэгэхээр миний хонд миний дуу хоолойг сонсноо л гэж бурхан хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр дуу хоолойг сонсдог, ариун сүнсийг сонсдог, үгэнд нь дуулгартай байдаг. Ариун сүнс юу хий гэж тэрийг нь үнэхээр цэрэг шиг яг тэгж дуулгартай байдаг. Тэр хүүхэдтэй л бурхан энэ бэлэг авьяас харизмануудаа өгж байгаа. Элчийн үйлчлэлээ өгч байна. Иш үзүүлэгчийн үйлчлэлээ өгч байна. Хончны үйлчлэлээ өгч байна. Тэгээ бэлэг авьяасуудаа өгч байна. Тэгэхээр зэрэг энэ гайхалтай ариун сүнсний дуу хоолойг сонсоод түүнийг дагдаг хүмүүсээрээ л дамжуулж бурхан ажиллаа хийдэг. Тийм болохоор ямар номлол заах ёстой гэж пастор тэгдэж штэ. Дандаа бурхнаас сон тий.
Тэгээ нэг номлоо бэлтжижсэн чинь Бурхан энийг өөрчил гэхээр нь би шууд өөрчлөлөө. Тэгэд энэ Бурханаас та нарт энэ зүйлийг заагаарай гэсэн ингээд бид нарт цаахад бид нар үгүй ямар үнэхээр хэрэгтэй зүйл байжээ. Яг дараагийн түвшин рүү бид нэрийг ахиулж чаддаг байхгүй юу? Яг энэ номлоор чинь дамжуулаад бид нарт үнэхээр ямар асуудал байна, ямар зүйлийн сүм чуулган дээр ингэж явагдаж гин гэдгийг мэддэг учраас яг тэр номлол ингээл хэлэхэд хүн болгоны зүрх сэтгэлд ингээл янз бүрийн тэр өөрсдөө хүн болгоондоо шүү дээ. Тэгэхээр тэр зүйлсүүд дээр нь Бурхан үгээрээ ингээ ажиллаа хийчихэж байгаа байхгүй. Тэгэл хүн болгоны гимшил бас адилхан биш тийм ээ. Өнөөдөр би нэг зүйлийн төлөө гимшиж хахад Батбаяр шал ондоо зүйлийн төлөө гимшиж. Яг тэгэхээр Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд яаж хүрхээ ариун сүнсээрээ л хүрнэ шүү дээ. Түүнээс номлолыг ингээд хуулбарлаад дараагийн бүх сүм чуулган дээр ярьлаа гэд тэр зүйл хизээч тэр хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэхээр тийж номлогдохгүй. Ямар сайн уран илтгэсэн байсан ч мэдлэг болол очин дээр зүрхэнд нь хүрхгүй тийм. Мэдлэг яагаад маш аюултай вэ гэхээр зэрэг мэдлэг чинь хүнийг Бурхан руу ойртуулдаг байхгүй. Мэдлэг хүнийг бардан болгоно, улам илүү Бурханаас холдуулна. Тэгэхээр мэдлэгийг хүн зааснараа үнэхээр сүм чуулгана сайхан болгох чинь гэвэл тэр шиг худлаа зүйл үгүй тийм ээ. Тэгэхээр нэг ялгаа байна л да бас. Одоо сүм чуулган одоо номлож байгаа номлолтэй. Яг тэр номлогч үнэхээр ариун сүнсээр туслагдаж яасан нүггүй юу гэдгээс ялгаатай байхгүй юу? Тэр номлож байгаа хүн үнэхээр ариун сүнсээр Бурханаас ирс ариун сүнсээр туслагдж ирээгүй бол тэр ямар хүн ямар сүнсээр тэр номлож гинэ гэдэг чинь гол юу болчих жоох байхгүй. Тэр номлож байгаа тэр пастрын дотор байгаа тэр зүрх сэтгэл тийм сүнс тэр сүнсээр номлож байгаа номлол нөгөө хүндээ тэр сүнсний тэр өөрөө тэр өрн цацагдж очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг нөгөө яг жинхэнэ Бурханы үг биш болохоор яг тэр үгийн ойлголт, утга санаа, тэр цаад тайлбар юуг нь өөрөөсөө хүн өөр дөрөө яг сүнсэндээ хүлээж авч чаддаг. Нөгөө бохир өрөнд тэр хүний таригдсан тэр нөгөө буруу ойлголт, буруу сүнсээр ирсэн тэр ойлголтыг авчдаг. Тэрнээ суугдчихдаг. Жинхэнэ ариун сүнсээр тослогдоод байгаа үг болохоор яг тэр бүтэнсээ номлож байгаа номлол заа юу. Хүн тус бүрд яг өөртөө харьцаж байгаа юм шиг тэр ойлголт, тэр мэдлэг яг тэр номлолоороо яг эдгэлийг яг надад тэлээд энэ да гэсэн тийм мэдрэмжийг авч тэр тэгээд нэг асуудал бүрээ гимшиж яг тэрүүн дээр чөлөөлөж эдгэрлээ авч ингээд энэ яг номын хүчтэй Бурханы үг ямар хүчтэй ямар цэвэр ариун гэдгийг мэдгэж байгаа байхгүй. Тэгээд тэр яг жинхэнэ нөгөө ариун юугаар одоо тэр үгээр орж ирж байгаа тэр жинхэнэ Бурханы сүнсээр орж ирж байгаа номлолын тэр үг бүр хүртэл утга санаа гүн ойлголж хүчтэй гэдэг мэдэгдэж тэр хүний яг зүрх сэтгэлд байсан тэр бохирдол тэр одоо өвчин одоо юу гэдэг те тэр бүгдийг хүртэл мэдрүүлж юунаас усныг хүртэл ойлгоход тэрүүн дээр хүн гимшиж байгаа байхгүй. Тэр гимшлэг хөдлөж байгаа. Тэгээ тэрүүн дээрээ гимшээд цэвэрлэгдээд тэрүүндээс чөлөөлөгдөөд тэг өшөө илүү ойлголтыг аваад нөгөө тэр нөгөө муу гарсан тэр бохир сүнснийхаа тэр орон зайруу эзний цэвэр үгийг оруулж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө бохирууд тэр үгээр цэвэрлэгдээд ирэхэд тэр цэвэр үгээ улам эзний үгэн дээр суулгаад улам биднес ч нөгөө Бурханыхаа үг рүү шимтдэг болж байгаа. Тэгэхэд нөгөө өөр сүнсээр яасан тэр зүрх сэтгэлд Бурхан руу биш, Библи рүү биш хандлага нь өөр ерөнхий мэдлэг авцсан. Би мэднэ гэсэн. Яг чин зүрх сэтгэлээрээ тэрийг уншаад ойлгох буруу л илчилтийг аваа юу гэсэн. Тэгээ мэдлэг болгоод ингээд бардамнаад явчихдаг. Бурханы болохоор харин ч бүр имэйлтэйг авна. Бүр цэвэр ариун байхыг хүснэ. Үнэхээр энэ Библиэлд юуг заасан маань юуг сургасан юм бэ гэд гүн юмрч яг тэгээ дараагийн тэр хэрэгтэй мэдээл тэр цэвэрлэгд улам ингээд хүсэн тэмүүлж байгаа тэр хүчин дараагийнхаа яг тэр номлол дээр дахиад ойлголтууд аваад ингээд бүр урамшаад цэвэрлэгдээд ингээд явж байгаа байхгүй. Үнэхээр тэр Бурханы сүнс хаана ажиллаж чинь яадаг яг цэвэр номд ямар байдаг гэдгийг гэж ялгааг нь мэдэж авч байгаа байхгүй. Тэгээд энэ ялгаа хамгийн гол нь би нэг хуучин сүм чуулган те номлогчсэн номлол таригдчихсэн үр маань тэр бардам зан тэр их хэрхүү байдал юу ч мэдгүйгээсөө болж нөгөө хин нэгэн болох гэсэн хүсэл эрмэлз энэ бүгдийг энэ яг цэвэр яг эзний сүм чуулган дээр ирээд энэ бүгдийг олж ялгааг нь олж энэ
номлолоор энэ пастор ирж гаргаж өгнө хүүг яг нэг цэвэр зүрхэн суугдаж тийм ээ сүнсээр орж ирж тэгжий цэвэрлэгжиж тэгжиж энэ ойлголт энэ гоё мэдлгүүдийг авч ингэж явах. А тэр тэгж шадаагүй сүм чуулган буруу аргаар таригдсан сүм чуулганы амар муухай гол алдаа зөрчил юу вэ гэхээр энэ олон итгэгчдийг үнэхээр Бурханаас олдуулж чадчих байгаа байхгүй. Бурханаас олдуулж нэг суурьнд байлгаж зөвхөн өөрийнхөө одоо амбиц хөөсөн тийм ээ. Тийм болгож байгаа байхгүй юус. Маш их мэдлэгийг авцсан. Тэгэхээр тэрнээс бол сүнсэнд ямар ч өөрчлөлт тийм юу биш зөвхөн нөгөө Бурхан руу очиж нөгөө Бурханаас тэр айн авралыг авах тэр мэдлэг тэр юуг авч чадаагүй. Харин ч бүр нөгөө юугаар эсэргээр Бурханаас олдсон. Энэ гол юу амар аюултай байгаа байхгүй. Тэгэхээр одоо надад ингэж харагдаж байна л да. Олон жилийн итгэгч нар шүү дээ. Одоо Монголд яг Христийн анх сайн мэдээ орж ирээд бас яг одоо цагийн шүү дээ, тий. Орж ирснээс хойш 30 гаруй жил ба 40 жил баг орчим шахав, тий. Болцсон байгаа байхгүй 30 гаруй жил болцсон байдаг. Тэнгүүд энэ хугацаанд за мэдээж яг Бурханаар тослогдсон тийм хүмүүс Монголд ирээд бас тодорхой хэмжээнд сүм тариад явсан байгаа. Гэтэл тэрний дараагаас нөгөө хүний тарьсан сүмүүд асар их болоод тий сая бид нар ярьлаа шүү дээ. Ингэнгүүт энэ олон энэ хугацаанд байсан тэр бий болсон итгэгч нар тийг яг энэ сүнслэг эрх мэдлийг аваагүй, Бурханаар тослогдож томилогдоогүй, яг зөв Бурханы яг энэ дис дараагаар яваагүй тий энэ байдлаасаа болоод одоо энэ асар олон итгэгч нарын тэр буруу ойлголт буюу бат цайзууд бий болсон. Тэр бат цайзыг нураахын тулд тэр ямар сүнснээс тэр бат цайзууд бий болчихоо тий. Тэгэхээр тэр айхтар бат цайзууд ингээд суудсан буруу ойлголтууд хүний тархитгаар бий болцсон байдаг. Гэтэл энийг нураах яг сүнслэг яг Бурханаас ирж байгаа үг л энийг нураах чадaltaй. Тэнгүүт энийг ингээд зарим хүмүүс бол хүлээж авах ямар ч юугүй байгаад харагддаг. Ерөөсөө хүлээж авахгүй. Энэ ерөөсөө л буруу байна. Эсвэл бол ерөөсөө нэг чихээр нороо нөгөө чихээр нь гараа авчдаг. Тэнгүүт энэ чинь ямар аимшигтэй зүйл вэ гэдгийг яг ингээд энэ дээр ирчилж илчлэгдэж харагдаж байгаа байхгүй. Ямар аимшигтэй юм болцсон юм бэ? Ямар аимшигтэй зүйл хийцгээсэн юм бэ гэдэг нь. Энэ зүйлийг зүгээр ингээд өнгөцгөн аваад үтсэн байгаа байхгүй. Библийг унших хэрэгтэй байна. Тэгээд нэг Библийн сургуульд яваад теолог үзээд тэгээд нэг сургууль төгсөнгүүтээ пастор болонгуудаа сайн мэдээ тараагаад тэнгүүтээ гүйччихэд нэг пастор болоод нэг номлодог. Ингээл болчих юм байна гэдэг юм буруу ойлголтоос болоод энийгөө анханасаа суурь нь буруу учраас ингээ буруу явцсан байгаа байхгүй тий. Тэгээ асар олон Монголын итгэгч нарт ийм зүйл ингээ тохиолдсон байна гэдгийг өнөөдөр бид нар бас яг энэ нь бол зүгээр юм энгийн хөнгөн авч үзэх зүйл биш юм аа. Энэ бол ийм сүнслэг зүйл юм шүү. Яг л энэ сүнслэг зүйл л биднийг амь аврал руу маань оруулах юм аа. Биднийг үнэтэй учруулах юм аа. Яг эзний үг бол өөрөө хүчтэй байдаг, хүчийг дагуулж байдаг, тэ сүнслэг эрх мэдэлтэй байдаг. Гэхдээ тэр нь ямар хүний амаар хилэгдэж байна те, ямар сувгаар дамжиж хилэгдэж байна гэдгээсээ хамаарат нөгөө итгэгч сонсож байгаа хүлээж авч байгаа хүмүүст маань ямар үр таригдж байна. Тэнд ямар бат цайз, ямар ойлголтууд суугаад байна. Үннээс хол ойлголтууд авчиж хаяад байна уу? Эсвэл яг үнэн рүү хөтлөөд байна. Яг Христ рүү чиглүүлж чадж байна уу? Эсвэл өөртөө тэр хончин гэдэг төвтэй тэ тэгээд зөвхөн өөр дээрээ өөрөөсөө хамааралтай болгоод байна уу? Тэг яг л өөртөөсөө хамааралтай болоод байхгүй сүм чуулган л өөртөөсөө л хамааралтай болгож байгаа байхгүй Бурханаас биш өөртөөсөө хамааралтай болоод барьж байгаа байхгүй. За нэг номлол заасан болоод нэг магтсан болоод тэгэл тэрнийхээ дараагаар нэг сайхан ширээ зассан бараг дидэ бодо бахан хоололсон л ийм л юм болж байгаа байхгүй. Энэ үед нь би ч гэсэн мэдгүй гоё таацааж явчихсан. Үнэхээр таацаа явчихсан. Тэр үн тааламжтай ч байсан надад. Гоё юм үнэхээр бурхан дээр очсон юм шиг үнэхээр сайхан гоё хайр мэдрэгдээл ингээл гоё юм шиг байсан. Тэг яг бурханыхаа чуулган дээр ирээд инхээр тэр бүгд нөгөө миний нүд чихээр сухтайцсан шүү дээ. Тэ? Ерөөсөө тэр мэдэхгүй. Тийм л дулгайцсан байхгүй юу? Ерөөсөө л тийм болцсон байсан би.
Тэгээд энд ирж иж нөгөө сүнсний нүжих нээгдэж өөрчлөгдөж үнэн үгээр шүү дээ тэр чинь. Бурхны үгээр хүн цэвэрлэгдэж ингэж өөрчлөлт энэ ойлголт энэ ялгаануудыг мэдж авч байгаа байхгүй. Тэгэхээр энд маш их олон Монголын итгэгч нар ингээд энэ үнд ингээд дадал зуршил болоод ингээд хүлэгдсэн, хүлээс болцсон. Тэгээ өөрийнхөө амбиц хөөцсөн. Ерөөсөө өөрсдөө алдаршууд өөрсдийгөө яг тийм ээ ажил төрлөөрөө юм уу хийж байгаа тэр одоо өөрсдөө хоббигоор юм уу. Тэрийн тэгээд одоо яг үннийг хэлж чаддгүй тэр пасторууд тийм ээ зөв гайгүй явж ин чи сайн байна тэгж гин гэд ингээд урмын үгээр ингэж өгж байгаа болгоод юм шүү дээ. Яг эцээст энднээс нь ямар хор хөнөөлтөө тэрний хараас тэр амбиц өгөөж тэр ажил төрөл мөнгө төгрөгөө хөөжил гүйж байгаа цагаа зарцуулж байгаа юм. Тэ? Тэрнээс авсан таашаал дээр одоо өөрсдөө алдаршуулж нэг пэсэр нэг бахан өөрсдөө л нэг тавиад байгаа байхгүй юу? Тэрнээс бол яг хүний сүнсэнд өгөөж яг бурхан руу ойртуулах тийм байхгүй байхгүй. Тэгээд үүргийн 8 чинь шиг үгийг үнгүй хүчгүй болгоод үүргийн 8 чинь болгоо ичж байгаа байхгүй. Тэр сүм чуулган дээр тэгээ тэ юу бохор юмнууд явж исэн ч мэддэг хэрнээ тэрийг илчиж хилдэгчгүй тийм зоригч байхгүй юу ч байхгүй. Тийм л болгоцсон. Иймд аюулд оруулсан ерөөсөн Монголын итгэгч нарыг ерөөсөө хүлээ хийсэн. Одоо Монголын итгэгч нар ч гэсэн сэрэг цаг нь болцсон байна. Тэ? Яг үнэхээр эзнийг хайж байгаа одоо энэ алдагдсан хондийг л одоо хондын төлөө Есүс тийм ээ? Яг л тэрүүн шиг одоо бас итгэдэг алдагдсан үнэхээр энэ дунд ингээд яахаа мэдхээ байцсан төөрцөн байна. Жинхэнэ бурхны үг, амьд үг өөрийнхөө тослогдсон тэгээ өөрийнхөө саваар гарч байгаа тэр газар тэр үгийг сонсож байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд сая хэллээ шүү дээ. Үнэхээр өөрчлөлт болдог. Тэгээд тэр хүнийг эцтэй тэр хүнийг босгон байгуулдаг. Тэр хүнийг л босгон байгуулдаг. Тэгэхээр нөгөө нэг бурхан хэлсэн шүү дээ. Бүх хүн аврагдаасаа үнний мэдлэг рүү ирээсэ гэж хүсдэг. Тэгээд эзний мутрахаас яг л өөрөөс нь эмээгчтэй тэр зүрх сэтгэлтэй хүнийг хайж яадаг гэд хэлсэн. Тэгэхээр тэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бурханаас эмээдэг хүмүүсийг хайж яадаг байхгүй. Эмээдэг. Тэрнээс ш бурхны үгийг мэддэг тэр мэдлэгтэй хүнийг хайгаагүй байхгүй. Бурханаас эмээдэг бурхны үгнээс эмээдэг хүнийг хайжсэн гэд. Тэгэхээр одоо ингээл бид нар тэ манай сүм чуулганых ингээд суралцаад явж ийн л да. Урд нь мэдлэг авсан тэгсэн ингэж болно гэж их л мэдлэгтэй тий үгийг яаж гуйлж болдог гэдгийг бид нар маш сайн ойлгож байна тий одоо ингээд өөрснөө ч гэсэн мэдэрч штэ энэ үг дээр ингэж хэлсэн одоо тий тэгэхээр ингэж болохгүй гэл нөгөөтгөө яг ингээд шашин болгоод үгийг ингээд яс тас бариад бүр ингээд буруу замаар нь ингээд яваад өөрснийгөө бүр ингээд илүү юм хүлээсэнд оруулсан байгаагаа хүртэл ингээд ялгаж харж штэ тий тэгэхээр үгүй юм байна. Бурхны үг харин гайхалтайгаар биднийг зөв зүйл рүү чиглүүлдэг. Бурхны үг биднийг буруу зүйл хийхээс хамгаалдаг, зөв үнэн дотроо хөтлөн дагуулдаг. Үнэн байхын тулд бид нар үнэн дотор зогсохын тулд худлыг ч гэсэн хэлж чаддаг, өөрснөө чадахгүйгээ ч гэсэн хэлдэг, ил аргадаг. Худлаа нэг чадахгүйгээд хоёр нүүр эсгээд нэг чаддаг юм шиг дүр эсгэхүйч яг л байгаагаараа ингэж байлгаж чаддаг. Ингээд тэр зүйл болгоныг бид нар одоо ингээд мэдрээл өөрсөн дээр ингээд өөрчлөлт явагтаал ирж штэ тий. Тэгэх тусам үнэн байх тусам бид нар илүү эрх чөлөөтөө илүү өөр зүйлээс юм эмээх хин нэгнээс хүнээс эмээлтгүй яг тийм өөрийн гэсэн тэр гэдэг зүйлээ ингээ олж авдаг болж байгааг л харж ин л да тий. Гайхалтай. Тэгээд энэ үнэн үгийг ингээд үнэн үгээр биднээс услагдаад ингээд гоё ингээд үр жимс гаргаад ингээд өөрчлөлтөө аваад ингээд гоё эрхчлөөнд гараад эхэлж байгаа байхгүй юу. Нөгөө хүлээс нөгөө тавигдаад нөгөө айд санаа зовлт ичгүүр тийм ээ. Тэгээд нөгөө бохор өвчин бохор сүнснээс ингээд чөлөөлөгдөх хүчижинх эрхчлөөнд гарч байгаа. Жинхэнэ улам илүү жинхэнэ бурхнаасаа имээдэг бурхантай хайртай болж эхэлнэ. Яагаад гэвэл олон гим нүглээ уушлуулсан хүн чинь бурхнаа илүү ихээр хайрлж эхэлж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр энд ингээд бурханы жинхэнэ цэвэр нөгөө эдгэрлэн тий бүх юмнууд нь байж байгаа байхгүй. Библиэлд байгаа бүх нөгөө тэмдгүүд нь тий бурханаас ирэх тэмдгүүд бүгд байж байгаа байхгүй. Тий пастор нь ямар, ахлагч нар нь ямар, итгэгч нар нь ямар тэр ойлголт авч जैन тийм ээ. Тэр энэ бурханы үг яг цэврээр ирэх яг л энэ чуулганд л үнэхээр ингэж Монголд харагдсан талархаж байгаа байхгүй.
байхгүй бурхан татаад. Амен. Бурхан талдрыг өргөж байна. Тийм тий. Одоо би дээр сонсчихсан маа нөгөө Дэрэг Принцгаа яг энэ талаар бас ярьжсэн байхгүй. Одоо үеийн чуулганд нэг аимшигтэй зүйл бол тулгарчаад байна. Тэр нь юу вэ гэхээр энэ эдгэрэл чөлөөлт гэдэг зүйлийг ингээ байхгүй орхидуулцсан. Энийг орхитуулж болохгүй. Есүс Христ хизээч энэ эдгэрэл чөлөөлтийг орхиж байгаагүй. Зөвхөн синагогт очиж номлоод байсан биш. Тэ? Сургаж байгаагүй. Хажуугаар нь бас хүмүүсийг эдгээж чөлөөлж исэн юм а гэдэг. Дэрэг Принцгийг хэлжсэн би яг зүгээс саналаа л да яг ярьж сонсч ирсэн аа. Тий. Тэгэхээр яг жинхэнэ Бурхны бий болгосон жинхэнэ сүмч болгон түүний дагалдагч нар юутай сайхан бэ тийм ээ. Үгүй энэ ямар сайхан юм бэ энэ чуулганда байхад. Ямар жинхэнэ чуулган гэдэг чинь яг жинхэнэ Бурхны ажил явагддаг юм биш үү? Үнэхээр цэвэрлж гин, чөлөөлж гин. Чөтгөр байхгүй л гэж заалгаал хийдэг байсан. Гэхдээ чөтгөр байхын хувьд ч байгалтай л гэж боддог байсан. Гэтэл тэр зүйлнээс чөлөөлөгдөн гэдэг чи ямар том эрх чөлөөнд хүн гардаг юм бэ? Зүгээр л нэг чөтгөрөөс чөлөөлөгдөхөд л зүгээр хүний амьдрал шал ондоо болдог штеп. Тэгэхэд биднээс асар олон бохор зүйлс чөлөөлөгдсөн. Асар олон гав гинжнээс чөлөөлөгдсөн. Тэгээд дээр нь сайхан идэвхрэл явагдчихээн. Тэгэд энэ бүхний чинь цэвэрлэгдэж байгаа зүйл чинь ингээд хоосон сав болоод байна шүү дээ. Тэр дүүрэн байсан бохир зүйлсүүд нь гадагшлаад гараад ингээд ирэнгүүт чинь хоосон болоод ирэхэд Бурхны тэр цэвэр үг, тэр ариун сүнсний тэр гайхамшигтай үнэхээр дүүргэлт өрөөлөд ороод ирэхээр хүн ямар ондоо болдгийм бэ? Ямар сайхан болдгийм бэ? Жихэн баяр хөөр гэж юу байдгийм бэ? Эрүүл байх ямар сайхан. Үнэхээр хүч чадал, Бурхны хүч чадлыг мэдрэх гэдэг ямар хүнийг даруй болгодгийм бэ? Энэ бүхнийг мэдэрч амьдрна гэдэг бид юутай азтай, юутай хувь тавилантай хүмүүсийг үнэхээр Бурхандаа талархахаас, талархаал байхаас өөр ямар ч аргагүй. Өдөр бүр Бурхныг бодохдоо л талархаад байхаас өөр аргагүй. Гэтэл хуучин сүмд байхад ямар олон хүмүүсийг хүлээсэнд оруулаад, ямар олон хүмүүсийг худал номлол, хуурамч номлол, холимог номлол дотор ингээд сэтгэлийн төвшөнд гинжилсэн бэ? Ямар их хүмүүсийг шоронд байгаа мэт ингэж хүлж ийн вэ? Гэтэл үүнийг ошруулахыг аягүй хүсэж идэг байхгүй юу? Энэ сүм чуулган ошроод яах юм? Энэ сүм чуулганыг дахиж нэг шинээр бариад яах юм? Улам илүүл хүмүүсийг зовоон, хүмүүсийг гав гинжинд оруулна, хүмүүсийг хохирооно. Гэтэл Бурхан юу гэж хэлсэн байдаг вүлээ? Миний балчруудаас нэгийг нь л бүдрүүлсэн хүн өөрөө хүзүүндээ термин чулуу зүгээ далаад хаягдуул таарнаа л гэж хэлсэн байдаг шүү дээ. Гэтэл ганц хүн балчир ганц Бурханд итгэх гээд ирсэн тэр хүүхдийг тийм бодгох байтугай хэдэн мянгаар нь ийм бодгож байгаа тэр хүн юутай золгүй вэ те? Тэр хүнд одоо гимших тийм боломж үндэ байгаа мó? Бурханаас тэр нэгүсэл ирэх юм уу? Тийм болохоор тэр хүн үнэхээр өөр дээрээ энэ зүйлийг анхаарад те би одоо энэ сүм чуулганыг барих гээд байгаа нь Бурхны хүсэл муу юм уу? Эсвэл миний шунал байна уу? Эсвэл энэ шашинлаг байдал маань байна уу гэдгийг хүн ингээд бодоход ёстой зүйл байгаад байгаа байхгүй юу? Юун дээр төвлөрч тэр сүм чуулганыг барих гээд байна тий? Сэтэл нь юу вэ? Сэтэл нь юу вэ? Хандлага нь юу вэ? Тэрийгээ тий? Тэр Бурхны хүсэл ямар вэ? Бурхны хүсэл бол жинхэнэ сүм чуулганыг л барихыг хүсэж байгаа шүү дээ. Гэтэл өөрөө хуурамч байна, Бурхны хүч байхгүй байна, туслахаа байхгүй байна гэдгээ хүн өөрөө мэдчихэл байгаа байхгүй юу? Тэр хончин өөрөө мэдчихэл байгаа. Тэгчээд яагаад хүмүүсийг ингээд ийш тийш нь хончноо томилохгүй шүү дээ. Элч нар хончныг томилдог. Гэтэл нэг ингээл чуулган теологийн сургууль төгсөөл ирэнгүүт нь тал тийш нь явуулаад за ингээд тарь. Юуг тарих гээд байгаа юм? Ямар бохир зүйлийг Бурхны эсрэг тэрслэлийг тарих гээд байгаа юм? Ямар олон хүмүүсийг хуурч мэхлэх гээд байгаа юм? Одоо энэ байдлаа зогсоосон дээр шүү дээ. Энэ өөрт нь үлзийтэй шүү дээ. Ягаад тэгэхээр энэ хийсэн зүйлс чинь багтаагүй. Үнэхээр аягны чинь тэр нөгөө нүглийн чинь аяга үнэхээр дүүрээд бялхаад байна. Бурхны өмнө одоо зөвхөн Бурхан энэ олон жилийн турш гимших цаг хугацааг өгсөн л байгаа байхгүй юу? Одоо зөвхөн шийтгэл шүүлт ирэх цаг болоод байна гэдгийг үнэхээр ухаараасай л гэж хүсэж байна. Сүм чуулган гэдэг чинь нэг албан газар ч юм уу нэг те нийгмийн нэг юм хүмүүсийн нэг байгууллага биш байхгүй юу? Энэ нөгөө сая нөгөө илчээр дамжуулж Бурхан өөрийнхөө ажлыг хийх тэр
газрыг өөрийнхөө үгийг дамжуул тэр газрыг хүмүүсийг аврах тэр газраа Бурхны ажил агаад байгаа байхгүй. Тэгтэл тэр хүний ажил ерөөсөө бишээ гэдгийг те. Тэр утгаа нөгөө нэг Үйлс ном дээр ч гэсэн хэлдэг шүү дээ. Нөгөө сайн мэдээнд явах гэх тэгэхээр Аз руу явуулах гэсэнгүй гэж тэгдэж шүү дээ. Тэгэхээр сайн мэдээ хүртэл Бурхнаас яг мөн үү гэдгийг те ариун сүнс мэдүүлдэг. Сүм чуулган нээх хүртэл пастор би яг энэ удирдагч мөн үү гэдэг бүх зүйл л Есүсийн нэрээр гэж хэлчээд те сүм чуулган дотор завхаарл байгаа сүм чуулган дотор бузар булаа тэр бохир зүйлүүд байгаад хахад түүнтэй эвлэрээд Есүсийн нэрээр одоо зайлаар те үгүй энийг уучлын өршөөе гэд байгаад байна уу. Тэгэл энэ болгоноос эхлээд зүгээр Есүсийн нэрээр гэж хэлж байгаа бол Есүсээс Бурханаас имэх зүрх сэтгэл байна уу гэдгээл хүн болгон хараасаа гэдэг бас хэлмээр те. Энэ шунал гэж амар байна л да. Шунал язгаартай. Одоо бол болох хэрэгтэй шунлаа. Пасторууд болох хэрэгтэй байхгүй. Үнэхээр хүний сүнсэнд хүрч чадахгүй байж баахан сүм чуулган нэртэй баахан кофе шоп байгуулсан. Энэ бол болох хэрэгтэй. Энэ бол масар аюултай. Дараа нь Бурханаас их шийтгэж ямар амар вэ? Цаана юу болох юм те? Эцэс сүм чуулган чинь хүний сүнсний хоолыг бэлддэг газар болохоос ш махан биеийн хоолыг бэлдээ тэнд өгдөг газар махан бие хаанаасаа ч хүн хоолоод идэж штэ. Тэр махан биеийн хоолыг бэлдэж хүмүүсийг яагаад тэр хүмүүсийг цуглаагаа тэр газар нь одоо юу махан бие сэтгэлийн төвшөнд нь хангаад яг бол сүнсийн хангалттай хоолж чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас махан бие сэтгэлийн хооллоод тэгээд нэг тэндээ байлгаад авах гэдэг штэ. Тэгээд худалдаа 8-аг маш их 8-ны газар болгож штэ. Сүм чуулганыг Есүс хэлсэн штэ. Миний гэр бол залбирлын өргөө. Тэгээд миний сүм чуулганыг худалдаа 8-аар ингэж бохирлоо гэдгээд бүр уурлаад бүр үнэхээр уурлж байсан тий. Бүх юмыг нураагаад ингээд тараагаад цэцэжсэн. Үнэхээр таацдаггүй штэ тий. Ямар их уурлаа тий. Тэгээд дээр нь хуурамч сүм гэдэг чинь Бурхан хэлэхдээ завхаа юм гэж хэлдэг шүү дээ тий. Хурам сүм гэдэг чинь завхаа сүнстэй. Тэгээд тэнд ямар зүйл яг явагддаг вэ гэхэр чинь завхаа сүнс ажиллаж байгаа, худал хуурамг номлол ажиллаж байгаа тэр газар биеийн завхаарл гарцаагүй байдаг, махбодын завхаарл гарцаагүй байдаг. Одоо сонсоод би бүр чихэндээ итгээгүй л тий. Тэгээ үнэхээр үнэн гэдгийг нь олон хүмүүс ямар сонсоод үнэхээр гашуудсан. Гэхдээ бүхэл бүтэн Бурхны хончин хүмүүстэй ямар бохир зүйлийг тэр сүм цуглаанд хийж байна. Тэр завхаарл тэр гэр бүлээс гадуурх тэр завхаарлын үйл ажиллагаанд хүртэл үнэхээр сонсоход чичмэр зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл дээр Бурхны шийтгэл ирнэ үү гэхээс ямар Бурхны ерөөл ирж болох вэ? Үнэхээр боломжгүй байхгүй юу. Тэгэхээр нөө цэвэрлэгдээгүй зүв болоогүй тэр саваар урсж байгаа үг ирж байгаа хүмүүст яаж очих вэ гэдэг л үнэхээр харамсалтай тий. Тэр амаар гарч байгаа үг чинь сүнслэг гэж байгаа шүү дээ. Тэр хүний дотор ямар сүнс байна түүгээр нь дамжаад тэр сүнс нь ажиллаждаг гэж байгаа шүү дээ. Тэр номлол сонсоод байж байгаа тэр хүмүүс чихээ тавиа сонсож байгаа шүү дээ. Тэр урд нь ингээд хончны дууг сонсож ийн гэд итгээд сонсож байгаа тэр хөөрхий хүмүүстэй тэр Бурханд итгэж байна гэж өөрсдөө бодож байгаа тэр хүмүүс тэр хончныхоо тэр тайзнаас гарч байгаа тэр хүний ямар сүнстэй гэдгийг мэдгүй л байгаа шүү дээ. Тэгээ сонсож байгаад тэр нөгөө Жезебелийн сүнс яадаг үлээ те. Зүгээр ингээд маш сайхан зүйлийг ярьж байхад л ерөөсөө хажуугаар нь тэр ховс өвдсөн ажиллаад бохир сүнсэнд хүмүүс нөлөөлждөг. Тэрнтэй адилхан тэр бохир сүнс нь тэр ард түмнийг тэр хондийг нь яаж бозрлох вэ те. Бараг ингээд чуулганд ингээд анх цэвэр ирсэн хүн бохир болоод гарах байхгүй юу. Тэр хэмжээнд үнэхээр Бурхны дургуутсал Бурхны уур хідэнг өдөөхгүй гэж юу. Бурхан өдөр болгон уурладаг Бурхан гэж хэлсэн шүү дээ. Бурхны хайр нэгүсэл хичнээн агууч гэсэн Бурхан хизээ шийтгэлгүй орхитгүй бузар муу гэм нүглийг чигшдэг. Тийм л Бурхан шүү дээ. Тэгэхээр Бурханаас эмээхгүй байна гэдэг бол үнэхээр том аюултай өөр дээрээ үнэхээр галтаа нүрс овоолж байгаатай ямар ч ялгаа байхгүй. Тэгэж энэ бол нөгөө сүнслэг зүйлийг дахиад бас хэлмээр байна л да. Одоо чуулган дээр ирээд зүрхээ нэгээ сонсож байгаа шүү дээ. Зүрхээ нэгээ сонсонгод энэ дээрээс нөгөө тослогоогүй те яг нөгөө Бурханаас авсан үгээр биш хүний хараа одоо
их хүмүүст номлож байгаа тэр номлол нь тэр хүмүүст очиод одоо нөгөө тэдний аим авралаас нь хулгаалаад тэдний тэр бурхнаас өгсөн тэр өрөөлийг нь тэдний хулгаалаад өөр зам руу явуулаад байгаа байхгүй юу? Тэр нөгөө болохгүй тэр самуурлыг үсгээд байна. Буруу ойлголтууд, бацаазуудыг дахин босох бариад байна те. Тэгэхээр нөгөө яг энэ номлоор дамжуулаад энэ номлол чинь сүнслэг эрх мэдлийг бас дагуулаа явж идгээ гэдгийг би дахиж хэлмээр санагдаад байна л та. Тэгэхээр хамгийн гол нь итгэгч нар нөгөө номлоор дамжуулж маш их зүйлийг аваад байгаа байхгүй юу? Хэрвээ зөв номлоор бол зөв зүйлийг маш их авч байна. Тэ? Буруу номлол болоод ирэх юм бол буюу нөгөө бохир номлол, холимог номлол болоод ирэхээр бохирдоод бүр дордоод байгаа чинь саяны отмогч хэлснээр те хэлсэн шиг бүр ингээд дордоод байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ зүйл чинь ямар чухал юм бэ? Итгэгч нар хинээс үг сонсоод байна гэдэг маань маш чухал байгаа байхгүй юу? Тэр ойлголтуудыг аваад байна. Тэр ойлголтуудаас болоод нүлээсэнд ороод байна те түрүү Батар их хэлсэн. Тэнгүүд энэ зүгээр нэг юм Библиэл дээр байгаа мэдлэгийг дамжуулаад байгаа зүйл огт биш байгаа байхгүй юу? Сүнслэг зүйл ард нь сүнслэг хүч явж идэг. Ийм зүйл байдаг байхгүй. Тэгэхээр эн чинь Бурхны ард түмэнд тийм ээ сайн мэдээ сонсоод Бурхныг хайгаад ирсэн тэр хүмүүст энэ Бурхны ард түмэн болсон хүмүүс Бурхны хондод эн чинь асар хариуцлагатай зүйл байгаа байхгүй юу? Маш хариуцлагатай зүйл. Өөрийгөө эхлээ шалгах хэрэгтэй байгаа байхгүй номлож байгаа. Би үнэхээр ийм ямар зүрх сэтгэлтэй байна вэ? Би үнэхээр тэ түрүү хэлсэн Бурхнаас эмээх зүрх сэтгэл надад байна уу? Би Бурхнаас эмээж гэнэ үү? Өөрийнхөө тэр хандлагыг харах хэрэгтэй байхгүй юу? Зүгээр нэг албан тушаал, эрх мэдлийн зүйл огт биш байхгүй энэ зүйл чинь. Магадгүй гоё ярьдаг хүн байж болно те. Сайн ярьдаг хүн байж болно. Эн чинь бол ингээ хөгжүүлж болдог зүйл. Тэ дэлхийд дээрээс авч болдог. Тэглээ гэдэг нь юу гэсэн үг юм? Тэглээ гэдэг нь номлогч болно гэсэн үг бас биш байгаа байхгүй юу? Энд чинь Бурхан өөрөө тэр хүний зүрх сэтгэлийг харж ийж тэр хүнийг за энэ хүн яг миний хончин болно. Энэ хүн миний хонин сүргийг хариулна. Энэ хүнийг надад ашиглагдах хүн энэ мөн байна. Тэг Бурхан мэдж байгаа байхгүй тий? Яг бол бидний Бурхан бол зүрхийг хардаг Бурхан. Зүрхний хандлага хаана байна? Хинээс имэж гин өөрөөс нэмэж гин үү? Эзний үгэнд үнэхээр суурлагдаж чадчихэв үү? Тэр хүний зүрхэнд үнэн байна уу? Эсвэл бол хандлага нь сэтэл нь юуны төлөө тэр хүн номлох гээд байгаа. Мэдээж Бурхан бидэнд зүрхний хүслийг өгдөг. Гэлээ гэхдээ тэр хүсэл нь яг Бурханых мөн үү? Эсвэл өөрийнх нь махан биеийнх нь хүсэл сонирхол байгаад байна уу гэдгээ одоо эргэж харах цаг нь болсон гэж би харж байгаа байхгүй. Олон пасторууд, олон ахлагч нар энийг ойлгох хэрэгтэй цаг нь болсон байна. Энийг бас тэрийг хүлээж авч байгаа одоо нэг ясандаа хохироод байгаа итгэгч нар энийг илүү сайн нягтлах хэрэгтэй байгаа байхгүй. Библийн үгтэйгээ нягтлах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ хүн ямар хүн блэ? Энэ хүний зүрхний хандлага нь юу вэ? Олон жил тэр хүнтэй хамт явсан бол энэ нь харагдсан шүү дээ. Хүн чинь бас танигдсан шүү дээ. Тэгээ одоо яг үнэхээр сэргэж энэ бүгдийг олж харах цаг нь үнэхээр болсон итгэгч нар маань. Тэгэхээр нөгөө эрх мэдлийг хизээш нөгөө үйлсээр тий өөрийн хүчин чармаалтаар тэр Бурхны тэр эрх мэдлийг тэр тослогоо томилгоог авдгуумаа гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй тий. Номлож байгаа хүмүүс маань яг Бурхны өмнө үнэн зөв зогсож чадаж байна уу гэдгээ өөрийгөө одоо шалгах болсон. Библийн үгийг Б-г цэг таслалгүй мэддэг байж болно. Чэйжилсэн байж болно. Өөрийгөө шалгацгаа пасторууд маань, ахлагууд маань Бурханд үйлчилж байгаа гэдээ явж байгаа хүмүүс маань өөрсдөө шалгах цаг нь болсон. Зүрх сэтгэлээ шалгах цаг болсон. Өөрийнхөө хандлага хэрвээ та үнэхээр өөрөө гимшээд би өөрөө хамгийн зүрхний хандлага юм байсан мэн. Үнэхээр эзний өмнө суугаад эзэнд гимших үед эзний нэгүсэл тань дээр ажиллах болно. Үнэхээр Бурхан таны тэр цагийг мөгчийг хүлээж иж болно. Тэгэхээр Бурхан бидний гимшээсээ те үнэхээр үнэн дээр ирээсэ гэж хүсэж байгаа. Үнэн байгаасаа өөрт нь үнэн байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр та үнэн байж чадхаар Бурхан тань дээр гайхалтай ажиллана. Бурханы хүчийг бид нар хязгаарлах ямар ч боломж байхгүй. Ингээд одоо наацхийн л шиг Бурханы тэ амар тайван баяр хөөр тэ энэ бүгд хаанаас ирдэг Бурханаас ирдэг. Тэр баяр хөөртэй байж чадчихээн үү тийм ээ.
тэр гоё зориг хүсэл тэмүүлэн бурхнаас ирж чадж гин үү? Хаанаас тэр баяр хөөр аваад үнэхээр бурхнаас авч чадж гин үү, тийм ээ? Зөвхөн өөрийнхөө ажил төрөл өөрийнхөө хүчээр олж авсан юмд баясаж тэр баяр хөөр аваад байна уу? Ялгаатай байхгүй юу? Бурхнаас авч байгаа баяр хөөр, бурхнаас авч байгаа эрх чөлөө гэж ямар гоё байх вэ? Энийн ялгааг бас мэд хэрэгтэй байхгүй тийм ээ? Тэгэхэд өөрсдөө шалах хэрэгтэй байхгүй тийм ээ? Нээд надаас ирээд байгаа баяр хөөр юу вэ? Үнэхээр миний наад жаргал болоод байгаа би хаанаас аваад байна тэр аз жаргалтай тийм ээ? Хуурамч аз жаргал, хуурамч баяр хөөр байгаа байхгүй юу? Зарим зүгээр ажил төрлөөсөө тэг хийсэн амжилтаасаа тэр аз жаргал тэр баяр хөөрөө зарим нь олж аваад байгаа байхгүй юу? Эсвэл гэр бүл дотроосоо ч юм ба тийм нэг энийг болохоор бурханых гэд бас тийм энэ дүрээд бас ингэж бас одоо энэ ялгаа бас байгаа байхгүй юу? Нэг бурхан дээрсэн бурханаас авсан тэр амар тайван баяр хөөр аз жаргалууд мөр гайхалтай байхгүй юу? Мөнхийн баг гэдэг шиг. Үнэхээр тийм баг. Бас энэ ялгаа. Сүнс баярлахад бид нар ямар мэдрэмж авдаг вүлээ те тэр тэгээ зүгээр сэтгэлийн төвшөнд баярлах гэдэг баяр хоёрыг одоо бол тэр ялгаад байгаа. Ялгадаг болсон байгаа байхгүй юу те? Сүнс баярлж байгааг ингээд мэдрэх те. Өөх тэр мэдрэмж бол гайхалтай шүү дээ. Тэр гайхалтай. Тэр хүч тийм ээ? Тэр бурхнаас ирж байгаа хүч. Тэр гайхалтай шүү дээ. Биднес юунд талархаж ажиллаж байна те? Талархал төрөлтэй бурхнаас ирж байгаа талархал бурхан дээр хандж байгаа хандлага бурхантай өргөж байгаа тэр талархал энэ үнэхээр сэтгэлээс хүнсээр гайхалтай. Амен амен. Тэгээ сэтгэлийн төвшний зүйл чинь уддаггүй байхгүй юу? За 2 3 хоноод байхгүй болно. За их худлаа гэхэд 2 3 сар болоод байхгүй болно. Гэтэл сүнсний зүйл гэдэг чинь байхгүй болдгоо байхгүй юу? Бурхнаас ирсэн зүйл өөрчлөгддөг. Тэр баяр хөөр байсаар л байдаг. Тэгээд дээрэс нь бурхнаас ирж байгаа амар тайван гэдэг чинь бас л үнэхээр бурханд итгэсэн амар тайван гэдэг чинь бидний мэддэг тэр амар тайвнаас тис ондоо зүйл байдаг юм бэлээ. Үнэхээр гайхалтай. Бурхны зүйл гэдэг чинь угаасаа эрх чөлөөг өгдөг. Тэгээ эрх чөлөө гэдэг зүйлийг чинь амталж мэдэрнэ гэдэг чинь ямар сайхан бэ? Юунаас болоод эрх чөлөөтэй болдог вүлээ? Жинхэнэ үгнээс болоод бурхны жинхэнэ тэр үнэхээр чөлөөлдөг үнэн үгнээс болоод үнэхээр биднэрт өгж байгаа тэр гайхалтай зүйлсүүдээс нь тэр оршуугаас нь болоод одоо ингээд урд нь ямар байсан ямар байлаа хүн болго өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Гэтэл одоо ямар байна? Эрх чөлөө гэдэг чинь үнэхээр хамтагддаг. Үнэн гэдэг чинь үнэхээр чөлөөлдөг. Цаашдаа ч гэсэн улам цаашаа улам эрх чөлөөнд гарна гэдгийг мэдэж итгэж байгаа нь үнэхээр бурхнаас ирсэн юм бас итгэл байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм хүмүүстээр юу өгдөг вэ? Бурхны тэр ерөөл тэр эрх чөлөө нь баяр хөөртэйгөө амар тайвантайгаа тэгээ энэ зүйл чинь яг тэр бурхны хаанчлал дотор байгаагаа мэдчихэж байгаа. Түүнээс урд нь бурхны хаанчлал гэж Библи уншаад идэг. Тэр хаанчлаа мэдэрдэггүй байсан байгаа байхгүй юу? Тэр хаанчлалд байгаа гэд итгэхгээл оролдоод за итгээд ингээд нэг явж байгаа боловч хүч нь огт байдгүй байсан. Тэр баяр хөөрөмж байдгүй. Өнөөдөр ингээд сэтгэлийн төвшөнд баярлж байхад өө гоё юм гэжэд л маргааш нь навс ундаг. Гэтэл ертөнцийн зүйл гэдэг чинь ийм л байгаа байхгүй юу? Жохон асуудал гараад ирэхэл тэрэн дээр унж идэг тийм үү? Зүгээр чигтэйхэн ундаг байлаа шүү дээ. Гэтэл одоо ингээд зүгээр л бурхнаас ингээд эмээхүү байгаа цагт хүн тэгээд унаад байхгүй. Бурхнаас эмээхүү байгаад өгөнт нь дуулууртай байгаа цагт хүн ерөөсөө тэр уналтан дотор ордгоо болчдөг юм билээ. Тэр илч тэр бурхнаар тусдагдаж ирсэн илч ямар байдгүй. Паул ямар байсан те? Паул ямар их хайраар үйлчлээс. Яг манай пастор яг л тэр илч яг л биднээс тэр чин сэтгэлээсээ тэр зүрх сэтгэл тэр хайрыг мэдрүүлж чаддаг. Гайхалтай. Үнэхээр бурханд нар туслагдсан хүмүүсүүд гэдэг илч. Үнэхээр тэр цаас цаашдаа тэр ахлагч нараа томилж байгаа тэр томилгоо эднээсээ үнэхээр тэр бурхнаар л өгөгдөж ингэж гарч ирдэг. Тийм учраас яг энэ бурхан ингэж таригддаг юм байна. Үгүй юу? Чуулган ингэж таригддаг юм байна. Чуулган цаашаа тэ давхар ахлагч нар нь элч нэрээ тэ бас илгээдэг юм байна. Явуулдаг юм байна гэд гайхалтай гэдэг юм байна. Тэрнээс зүгээр нэг юу тэгж тариа цаашаа сайн мэдэн тараад явуулдаг юм байна. Тэгээ бурхны хүч ажиллаагүй байхад үгүй сайн мэдээ тараагаад тэр хүмүүс ямар зовж байгаа вэ те? Сэтгэлийн хувьд үнэхээр зовлонтой байгаа штэ. Тэр баяр хөөргүүгээр ингэж бурхны хүслийн дагуу
биш те ариун сүнсний хүслийн дагуу биш явж байгаа хүмүүс өөрөө хүч чадал ажиллаж байгаа, өөрөх нь хүч сүлдэн. Тэд нар үнэхээр өрөвдөлтөй байгаа байхгүй юу? Тэгтэл жинхэнэ сүм чуулган, жинхэнэ бурхны хүч ажиллаж хахад зовлонтойдоо баярл гэдэг үгийг бүр ойлгож байгаа байхгүй юу? Үгүй тэр зовлон гэдэг чинь яагаад баяр хөргөөд байна вэ? Урд нь чинь үгүй яаж хүн зовлонтойдоо баярлах юм бэ гэж бүгдээрээ тэгжил ярьцгаадаг байлаа шүү дээ. Гэтэл одоо зовлон тохиолдоход бүр баярлаад байхгүй цаанаасаа бүр баярлаад яагаад гэвэл дараагийн шатнд бурхан тэртээ тэргүй гаргана гэдгийг мэдж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ сүм чуулган дээр эзнээс эмээхүү байна. Хүн бүр нэг бий болоод зүр сэтгэл нь эзний төлөө эзэн бидний төлөө гэдэг шүү дээ тий. Тэр тунхаглал тэр зовлон бурхны үгийг дагах үнэн дотор алхах зовлон тий. Үнэн дотор алхахтаа баярлаа шүү дээ хүн. Үнэхээр гайхалтай. Нөгөө бурхнаа таниад мэдээ бурхантайгаа алхаад ирэхээр тэр зовлон биш байгаа байхгүй юу? Харин ч талархал байгаа байхгүй юу? Тэр гим нүглээс орж ирсэн зовлон биш байгаа байхгүй юу? Урд нь гим нүгэл хийсэн учраас ер нь одоо бодоход зовдөг байсан. Хүн болгон гим чанартай учраас ер нь тийм л байцгаалаа шүү дээ. Гэтэл одоо гим нүглээсээ эргэхийн төлөө ингээд эзнээс эмээхүү дотор эзний үгэн дотор дуулууртай байхад дотор ингээд явхад тэр зовлон нь өөрийгөө өхүүлэх зовлон байгаа байхгүй юу? Гимт хуучин хүнээ өхүүлэх зовлон. Тэгтээ үнэхээр эзний хүслийн дагуу үнэхээр энэ бохир зүйлээсээ салъя гэд ингээд хонин сүрэг маань явж штэ. Тэгж яхад үнэхээр яагаад баяр хөөр байна? Зовлонтойдоо баярлж байна. Яа тэгэхээр энэ бохир зүйлээсээ салаад цоошин бурхны бүтээл дотроо амьдрах, хаанчл дотроо амьдрах учраас тэр гайхалтай баяр хөөр үргэлж бидний дотор бидний дээр байдаг. За өнөөдрийн дугаараараа бид сүнслэг эрх мэдэл гэдэг нь хүний авьяас, мэдлэг, нэр хүнд, байр суурь эсвэл тийм ээ одоо энэ тэмүүллээс хамаардаг зүйл биш юм аа гэдгийг бид нэр хамтдаа ярилцлаа. Жинхэнэ сүнслэг эрх мэдэл бол Бурханаас өгөгдөж, Христэд захирагдаж, тийм ээ ариун сүнсний хүчээр хэмжигддэг ариун харилцаа юм байна гэдгийг бас ярьлаа. Өнөөдөр Бурхан бол өөрийнхөө хүмүүсийг дууддаг. Бурхан өөрийнхөө хүнийг томилдог. Бурхан эрх мэдлээ тэр хүндээ өгдөг. Хүн тэр эрх мэдлийг булааж, юм уу хуулбарлаж, юм уу дуурайж, эсвэл өөрийн нэрийн төлөө ашиглаж болохгүй. Тийм боломж ч байхгүй. Бидний хамгийн их эмээх ёстой зүйл бол номлож чадахгүй байхтаа биш. Харин Бурханаар илгээгдээгүй атлаа Бурханы нэрээр ярих явдал. Мөн бидний хамгийн их хүсэх ёстой зүйл бол тийм ээ хүмүүсийн алах ташилт биш. Харин Бурханы таалал байх ёстой гэж бид нар ярьлаа. Тиймээс өөрсдийгөө шалгацгаая. Бидний ярьж буй үг Бурханаас уу? Бидний үйлчилж буй сэтэл нь цэвэр байна уу? Бид Христийг өргөмжилж байна уу? Эсвэл өөрсдийгөө өргөмжлөөд байна уу гэдгээ. Эзэн бидэнд даруй зүрх, ариун имээлт, зөвхт ялган таних чадвар, мөн өөрийнх нь цагт, өөрийнх нь замаар үйлчлэх дуулууртай байдлыг өгөх болтугай. Үгийн ишлэлд подкастыг сонссон танд баярлалаа. Энэ дугаар таны зүрхийг шалгаж, сэрээж, Бурхны өмнө тийм ээ илүү зөв зогсоход тус болно гэдэгт бид найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзцаая. Эзний амар тайван та бүхний дээр байх болтугай. Амен.